арга зүйн зохион байгуулалт байна. Судалгаа хичээл явуулсан арга зүйн үндэслэл хичээлийн судалгааны арга зүйг хөгжүүлэх түгээмэл үүсгэх сурагчдаар мэдлэг бүтээлийг суралцах үйл ажиллагааг дийлсэн арга зүй боловсруулах арга замыг хамтыг чиглэж хайхад өршнө. Нэг хичээлийн гол санаа нэгдүгээр ангийн сурагчид нэгээс 100 хүртэлх тоогоо мэддэг боловч тэгшүүрийн судалгаа тавьсан тоогоо мэдэхгүй тул тэнцүү байх агуулга дээр үндэслэн тэгш судалгаа тоогоо сурагчдаар мэдлэг бүтээлэх аргаар боловсруулна. Хичээлийн бэлтгэл судалгаа хийгээд зохион байгуулсан баг боловсруулалтын өгчнөртэйгээ хамтарч байсан. Хичээлийг 2019 оны 4 сарын 15-нд зохион байгуулсанаа загаад тэгээд сайжруулаад бүрсийн сайн хичээлээр зааж төрүүлээ. Тэгээд айлт заасан. Дараа 23 оны 4 сард зохион байгуулсан өнөөдөр боловсруулалтын сургуулиуд дахин зааж сайжруулсан. Хичээлийн эхлэл хэсгийг болохоор хичээлийн бахис сурагчтай мэдлэг хичээлийн нэгээр танилцуулсан. болохоор нөгөө бүсийнхаа бүс болон аймгийн хүүхдүүдийн тоо маань хайцангуй ялгаатай учраас олон хүүхдтэй цөөн хүүхдтэй яагаад ганцаарчлсан болов хосын аргаар хичээлээ зохион байгуулсан. Дараа нь сурагчдад нөгөө туулаагаа нүгдэг байлоо гэсэн ямар ажил гарч байгаа туулаа юу гэдэг дуртай асууж ярилцсан. Үнэн гэсэн одоо бүгдээр туулаа хоолыг сурагчдад хэрэглэхгүй хараад хэдэн зуун байгаад тоолоо. Тэгээд нөгөө хэрэглэгдэхүүний доор байгаа дугуй дотор дугуй дотор хийлээ. Тэгээд бас хоёр туулаа байгаа тоож луугийн тоо хүүхэд өөр байхад тарааж гисэн. Тоосон луугаа хоёр туулаадаа тэнцүү хувааж өгөөрэй гэж. Хоёр туулаадаа тэнцүү хувааж өгөх хамгийн гол нэг нээжнээ хувааж өгөхийг бас сануулж хийсэн. Бүх сурагчид луугаа тэнцүү хувааж хийсээ дараа одоо сурагчдын сууж байгаа ширээний намыг судлаад энэ одоо ширээн дээр сууж байгаа сурагчид маань түүнийг тайлбарлаж байсан. Энэ одоо хэрэглэгдэхүүний тарамж хүүхдүүдийг хийж байгаа юм. Зарим сурагчид хоёр тэнцүү хувааж болохгүй байх, нэг үлдэж байна гэсэн одоо саналуудыг хийж байсан. Тэгээ багш сурагчид болохоор үзүүлэн байгаад сурагчтай хамт тэнцүү хувааж ярилцсан. Сурагчид өөрсдөө хийсэн даалгавар болон багшийн саналд хийсэн даалгаврыг хайлтгуулсан. Тоо хоёр тэнцүү хувааж болохоос гадна бас хоёр тэнцүү хувааж үлдэж байна гэсэн үнэлгээ гаргуулсан. Дараа нь саналд одоо хоёр тэнцүү хувааж байгаа болон хоёр тэнцүү хуваахгүй байгаа тоонуудыг ялгуулсан байлуулсан. Тэгээд самбар байлуулсан тоонууд одоо нэгжийн орны сурагчтай хэлүүлсэн. Хоёр тэнцүү хувааж байгаа болон хуваахгүй байгаа тоонууд өөрөө юу гэж нэрлэж болох талаар бүгдээрээ таамаглаж төвшүүлсэн. Дараа их швар сонгоод тавьсан шиг 8 тэрийн найзтайгаа тэнцвэрхэн найзыг хичээл хуваа надад зүрх найз зүрх таван чихрийг харин таарч байхад тэнцүү хуваа гэхээр тийм нэг үедээ байна. Найзтайгаа тэнцүү хувааж болдог бол тийш надад биш найзад биш нэг үлгэн сонгоод 1 3 5 7 9 сонгоод 8 6 4 2-ыг тийш гэсэн шүлгээр шүлгийг уншуулсан. Шүлгээс одоо тэгшпаа сонгоод авсан сэдвээр гараад үүний дараа сурагчид одоо тэгшпаа сонгоод авсан тодорхойлтыг өгчдөө наалгасан. Дараа сурагчдаар ажил тайлбар гацгал хийгээд 1-10 хүртэлх тоонод тэгшпаа гэж хэлэхэд алгаад ташаа сонгоод тавьж ирэх суух тийм гацгал ажиллуулсан. Эндээс одоо хэн хичээл анхааралтай ойлгож авсныг бас өмнөх боломжтой байсан. Агш сурагчдад одоо тэгшпаа сонгоод авсан бүснэлтийг өгч тэгшпаа сонгоод авааны ялгуулсан бодуулсан. Сурагчид бодсон хүчтэй хоорондоо солилцоо алдаа зассан. Сурагчид төв бодсон бол одоо онгоцны бүс үүсэж байгаа. Үүсэж байгаа. Дараа сурагчид тэгшпаа сонгоод авсан карт хэсэгтээ карт тараасан. Багш картаа тэгшпаа сонгоод авсан сурагчид тэгшпаа болон тэвсгээ сонгоод авсан тэвсгээ картаа өгч дараа нь нөлөө үзсэн хичээл одоо батцаж ярилцсан. Тэвсгээ картаа өгч яваасан. Хичээл заавлын заах болон сайжруулж байх тасралтгүй үргэлжлүүлэх үеэр орчин үеийн хичээл явдаг гол зорилго нь багш хүүхдийн хөгжлийг дэмжиж байгаа, хүүхэд орчин тойрныхонтойгоо харьцах явцдаа
мэдлэг бүтээх олж авах явдал суралцах явдал байна. Тэгээд нэгдүгээр анги заасан одоо тэгшбаа сонгоолтой хичээлээс илжүүлэх нь одоо хүүхэд бүрийн сайн мэддэг хайртай айдын туулаас илжүүлсэн хичээл одоо дараагийн алхмуудтай холбогдож сурагчид өөрсдөө мэдлэгийг бүтээх суурь үүсгэн болж чадсан. Энэ даалгаврын шийдвэрүүд нь уялдаа холбоотой хүүхэд бүрийн нас идэвхтэй онцлог тохирсон хувилбаруудтай байсан хичээлийг сонирхолтой болгож хүүхэд бүр одоо итгэвтэй олдож энэ агуулгыг маш сайн ойлгож авах түүхэн болж байсан. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За, болгоомжтой баярлалаа. За, одоо 3 дахь хэлийг Улаанбаатар хотод Баян зүрх дүүрэг 140 дугаар сургуулийн багш Гисэр багш нар. Хэлцээ. Боловсролын чанар, хичээлийн чанараас хичээлийн чанар, хичээлийн судалгаанаас байдаг. Тэгвэл бас бидний ажилласан туршлагаас үзэхэд боловсролын чанар бол багшийн хөгжил буюу хамтын хөгжлөөр шалтгаална. Хичээлийн чанар нь сайн багш, сайн багаас сайн хамаарна. Хичээлийн судалгаа гэдэг нь ингэж сайн багш, хөгжил сайн баг болж чадсанаар хөгжлийн болон багшийн сэтгэлийн холбоос үүснээр хичээлийн судалгаанчлалт болох юм аа гэсэн юм. Тэгэхээр бид нар багш нарт бол одоо өвчнөө хөгжих боловсрол маш их хөгжиж байгаа. Ялангуяа цахим орчин бие усан толгойгоор. Тэгэхээр багш бол хамгийн ихээс суралцуугаа сайн явуулж байхдаа багшлуугийнхаа арга зүйл одоо илүү сайн болж явах юм болов усыг хэмжиж байгаа. Тэгээд энэ судалгаа хичээл явуулсан юм нь одоо ингээд 142 дугаар сургууль буюу Элхийс Улсын Элхийсний багш нараас санд асуулт авахад одоо ерөнхийдөө та ямар сэтгэлтэн заадаг вэ? Ямар одоо заадаг сэтгэлтэнээр ийм сурч ямар чадварыг эзэмшүүлээд байна? Ямар одоо хандлага одоо хэрэгжүүлдэг вэ гэж асуухад ерөнхийдөө асуултын хариултаас эцэг эндээ бас яг чадвар гэж юу хэлээд байгаа юм, хандлага гэж юу хэлээд байгаа юм гэдгээр харьцангуй одоо ойлголт байгаа нь эндээс харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ багшийн хөгжил гэдэг асуудал бид нар боловсролын тухай хууль, тогтвортой хөгжлийн үзэл буюу чанартай боловсролыг дэмжих тухай заагаад гэдэг, баг хүндийн боловсролын тухай хууль, багшийн хөгжлийг дэмжих тухай хууль маш хэрэгцээ актууд байдаг. Тэр төсөөр багшаа судлаж авахтай гэдэг хуулийн заалт байж байгаа юм шиг ч тэр бид нэр хөвгтэй судлах талаар яагаад болохгүй байна. Тэгвэл энэ боломжийг бол бид нар багшийн хамтаа ажиллагааны судлаад хичээлийг одоо хийснээр ерөн хэрэгж боломжтой маа гэж ийм эсгэлээр одоо хэвшүүлж байна. Тэгээ яг энэ харьцаа сэтгэлдээ сонгоо гэхээр манай одоо нийслэлийн 140 дугаар сургууль юм байна. Өөрсдөө нь одоо эвлэгээний шалгалтаар математикийн хичээлийн харьцаа сэтгэлдээ бол ерөөсөө оноо аваагүй. Нэгэн талаас харьцаа сэтгэлийг заах гэдэг багны багш нарын маань арга зүй болно одоо мэдлэг нь арай
дутмаг байна шиг санагдсан. За яг энэ хичээлээр төвшиж хэрэгжүүлсэн байна. За миний хувьд бол одоо 2012 оноос хойш багшийн хөгжил буюу энэ одоо тасралтгүй хөгжил ажлыг нэлээд уншиж судалж байгаа. Тэгэхээр бид бүхний одоо хүүхдүүдийн маань одоо үе хоорондын ялгаач маш их том явдаг. Бидний үеийг одоо шал өөрчилж байгаа. 2025 онд одоо 85 сая одоо ажлын байранд өөрчлөлт 2025 онд ажил хэрэглэгчдийн 50% шинэ ур чадвартай болно гэдэг энэ ZTV-ийг хэлэхэд бид нар багшд маш их хөгжил хэрэгтэй байна. Тэгэхээр ZTV-ийн одоо онцлог энд харагдаж байна. Энэ тохиолж багшиж хиймээр хэмээн ямар багшиг сайн гэх юм бэ гэдэг онлайн одоо хаашаа аль өөр чиглэл болсныг багшд гэрээр анзаарахгүй байгаа сэтгэл жоох дутмаг байна. За сайн багшийн шинж чанар гэдэг одоо ерөнхийдөө ийм зүйлийг тусгаж болно. За тэгээд ерөнхийдөө энэ саяны суурь судалгаанаас харахад суралцагч гэдэг сургалт гэдгийг багш нар яг ойлгож байна уу гэхээр асууж ирж байгаа. Тэгэхээр бид нар суралцагч гэдэг сургалт гэж ийм байх маань ийм хамт шиг амлаа би яг одоо ажиллаж байгаа сургалтаараа 3-аас 4 удаа ерөнхийдөө өөрийнхөө хэмжээнд сургалт хийсэн. Тэгэхээр энэ 5 зүйлийг чиглүүлэхийн тулд хэдүүлээ сургалт хичээл зохион байгуулъя гэдэг ийм юмыг одоо туршин хэлсэн байна. За мэдээ суралцуулах сургалт бид нар багш нар маань ерөөсөө яадаг вэ гэхээр өөрийнхөө агуулгыг л олохыг зориод нөгөө хэд их агуулгууд өдрөө суралцах гэх мэт ерөөсөө явуулдаг. Тэгэхээр энэ суралцуулах дэмжих хамгийн чухал боломж нь бол яг зөвхөн судлаад хичээл байна. За тэгэхээр багшлан 5 стратеги буюу энэ 5 боломжийг олгосон судлаад хичээлийг явуулахын тулд багааны багш нартайгаа би хамтран ажилласан ийм зүйлээр яриа. За хичээлийн бэлтгэл судалгаан дээр бол ерөнхийдөө харьцаа гэдэг сэдвээр ийм юм мэдчихээ зүгээр шүүгээд багааны багш нартайгаа ярьж байгаа судалгаа авч ерөнхийдөө заах ангиудаас анализ хийж үзсэн байгаа. За тэгээд эхний хичээлээ бол 3 сарын 14-нд ерөнхийдөө багааны багш нартаа би иймэрхүү юмыг олгоор гэж аман нэгөөд багш нараа өөрөөр заалгасан. Ингэж хэлчихээд хичээл нь орон суухад мэрэгчлийн багшийн хувьд надад би маш шүүмжлэлтэй хандаж бидний дунд одоо зөрчил ирсэн. Яагаад одоо юу харьцаан дээр одоо зүгээр 3-ыг харьцсан 3 А багийн оноо сагс тоолуулаад 3-ыг харьцсан 5 А Б оноо тоолсон. Юу н А сагсны баг вэ? Наан ч хамгийн онцлог миний хэлээд байгаа юм яг хийхгүй байгаа гэх ингэж зөрчилөө 2 дахь хичээл буюу 3 сарын 16-нд дахиад би багтайгаа хамтарч ажиллаад яг ойлголтыг өгөөд явхад нэг өөр болсон. Ахин 3 сарын 20-нд яг одоо ийм болов шигээ заахад энээр яг ингээд мэрэгжлийн багтайгаа хамтарч ажилласнаар манай баг маш яг тийм байх багшаа таны хэлдэг зүйл юм шүү. Инхээр энэс одоо ерөнхийдөө ингээд таг харсан байх ер нь арга зүйн юм байсан гэдэг энэ дэр явж байгаа. За хэрэг хичээлийн судалгаанд байгаа. За би бүхэн цахим шивжлээгээ цахимаар одоо ховор байдаг баг. Хичээлийг бага ангийнхан жоохон ойлголтын нөхцөл юмудаа дундийнхан багаас хүмүүс орж ирсэн. За тэгээд одоо багийнхан юм ийдэх гэж шийддэг. Багийнхан дундийнхан их мэддэг юм бид юм ярьдаггүй. Тэгэхээр ерөнхийдөө энийг ингээ явуулснаар зэрэг хичээлийн их оролцоо хийж байгаа ажлын дасгалын гүйцэтгийг зорилго гүйцэтгэл ингээд бүх зүйлд өөрчлөлт гаргаж харьцуулсан байдлыг харагдаж байгаа. Үнэхээр одоо судалгаан дээр харагдаж байгаа. За ингээд ер нь суралцчид дахид өөрчлөлт гарч ийн үү гэхэд нэг хүүхдээ би зүгээр яриасны хойно суусан хичээлээ ихсэрхий эхлээд бүр сонир суулжсан төсөлдөө ихсэрхий оролцоод ирэхээр маргааш нь би уулзаад өшин өчтөр хичээл хийрвэ. Чи яа математик шиг дуртай юм уу? Би нэг дуртай биш ээ. Өчтөр чи сайн болцсон шүү яасан бэ гэсэн. Наад тэр бөглөөгөр ингээд нийлүүлээ яхаар би ойлгосон. Түүнээс би математик чиглэлээс ойлгохгүй байхгүй гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь энэ хүүхдүүдийн нөгөө нэг ялгаатай төвшин гэдэг юм маань яг хэрэглэгчнээс бас хамаардаг байна гэсэн санаа бас энэ харагдаж байгаа. За тэгээд багшд бол маш их өөрчлөлт гарч байгаа. Ер нь бол манай багш нар хичээлийн судалгааныхаа аюул дөрөв чи за би за бөө юм болсон. Зөвхөн харин ч заагаад яваар юм шээс ийм одоо юм төлөвшөж байгаа. За дээр нь одоо хичээлийн судалгаа хийхээр нөгөө багш руу төвлөрөлтөө болж байгаа. Хичээл заасан гисрийг л баг одоо ер асуудал руу асуучлаа үеийг хэлчихлээ. Бас гэдэг үеийг 15 хэлчихлээ гэдэг байсан бол арай өмнөх нь одоо яг юу зэрэг объект руу ингэж төвлөрч байгаа. Нөгөө талаас онлайн хийх юм бол үнэхээр бас сайжирч байгаа. Ингэснээр математикийн нөгөө харьцаа гэдэг хичээлийг 5-6 үздэг. Энэс 7-9 ангид ордог. Ерөнхийдөө нэг 52 цагийн хичээл авахгүй юу? Ингээ багслаа заавал баг 40 цаг заачих боломж байна гэдгийг олж харж байгаа. Тэгээд 5-6-гийн агуулгад олгох цогцтой хэмжүүдийг бол ингэж бас болох юм байна гэдэг. Мэдээж бас ингэж сайхан давуу талууд гарч ирж байгаа.
За ингээд юм цаашид анхаарах зүйл бий сургамжтай зүйлүүд бас юм бэлдсэн байгаа. Ерөнхийдөө багаар ажиллахдаа тийм ихтэй тус нэг за ийм судлаач тэгээд юу яваад өнгөрнө гэсэн ухаантай багш нарын юм хандлага тийм байсан. Тэгээд заагаад байх тусмаа арай өөр болж итгэхтэй болж ингэж ирж байгаа. За тэгээд бас судлаач явах цаг дээр одоо нийлээ асуудалтай энийг бас сургуулийн болоод олгож бас тусгал зүгээр юм аа. Тэгээ хамгийн анхаарах зүйл нь бол багш нар нөгөө коучинг туршлагаас салах аягүй дурггүй. Ерөөсөө тийм өөрчлөлт маш удаа. Тэгэхээр энэ судалгаа хичээлийг олон дахин явуулахад хамтын ажиллагаа чухал болсноор багш нарын харилцаа хандлага өөрчлөгдөж байж судалгаа хичээл өргөдөн хэрэг юм аа гэдэг асуудлыг бас дэвшүүлж байгаа. За тэгээд ерөнхийдөө оролцсон хүмүүс бол ийм байгаа. За сургуулийн удирдлагууд одоо оролцсноор бас манай судалгаа хичээл давуу талтай байсан. Ерөнхийдөө багш нарын хийх ёстой ажил юм аа гэдэг тэтгэж монголчууд нөгөө багаар ажиллаж байгаа дурггүй тэрийг нь одоо шал эвдэж орчин үеийн хөл нийлүүлэх хэрэг шаардлагатай судалгаа хичээлийн төлөвлөлтүүдийг сургууль бий болгож одоо юурээр ярьж юм уу сургуулиараа төлөвлөлтөд болгох зүгээр юм аа. За багшийн арга зүйг өөрчлөлт ялангуяа орчин үеийн арга зүйтэй чадвартай багш хэлхийг за энэ одоо нөгөө ер нь бол багш нарын оролцоо хандлага ямар болж байгаагаас энгийн шалгуур дээрээс баг багш нарын хэмээг харагдаж байгаа ш. Тэгэхээр энд бол итгэхийн бол сургууль багш ихтэй багш нар үнэхээр чадвартай арга зүйтэй орчин үеийн зэт үеийнхэнд ирсэн ийм чадвартай багш гарч ирж байгаа самтууд маань өршөөлөх чухал юм аа. За хэрэг хичээлийн хэрэглэх юм цахим орчныг хэрэглээ. За яамнаас сайхан зарлал одоо тусгаж өгсөн юмдээ баярлалаа. Би өөртөө бас сургуулийн поостнд одоо оруулж ирсэн. Ангийнхаа гүйлтийн доогоор ногоос амраа. Тэр шиг одоо хичээлийн хэрэглэгчнээ намарт сургуулиуд төлөвлөлтөөр гаргаад тэр шаардлагатай хэрэглэгчнээ бодлогоор одоо ингэж шийдээд явбал зүгээр юм аа. Тэгвэл багш нар тусдаа нэг бичгийн цаас аваад ингэхээсээ илэрч бодож байна. За ингээд ер нь баг дундын багш нарын хамтын ажиллагаа сайжруулж чадах юм бол хичээлийн чанарт өөрчлөлт гарган сурагчдын суралцах багшийн багшлах арга зүй дэвших дараагаас гадна хүүхэд бүрийн ялгаатай байдлыг одоо ойлгож ийм одоо сургалт явуулах боломжтой маань гэсний санааг дэвшүүлж байгаа маань ингээд хамтарч шийдвэр чадaltaа хандж явах үзийтэй гэдэг нь би дуртай манай багш нар бүгдээрээ багаараа сайхан ажиллаж судалгааны хичээлээ илүү үр дүнтэй явуулж амжилт гаргахыг хүсээрээ. За Сурагч баярлалаа. За одоо дахинд эхлэл сурсан багшнаас сая эхлэл тавьсан Батэрдэн багш, Болормоо багш, Эсрэг багшнаас асуулт байвал нийтдээ цаг хугацаа байна. За та биднээс нийтдээ 10 минутын хугацаа авахаас багш нар маань асуулт байвал микрофон нийтдээ байна шүү. За асуулт багш нар 아니 대쇼마 야인 배출이나 자 사이마다 그런 박시론이 오는 이스킬에서 어떤 박시론이 나서고 박시론이 아다니 때문에 좋지 자 대개비 이제 너무 대개 박시론 박시론이 тухайн 시트들에서 대개들이 요는 거죠 이 시트들의 소리가 이게 хичнээн хүүхдүүд одоо яг энэ процентын тухай бодлогыг тэр бодлогын чадвар агуулгын хүрээнд чадварыг одоо эзэмшиж ямар үр дүн гаргасан гэсэн тоо үзүүлэлт нь үр дүнгийн хувьд жахан төвчлөлтэй юм гэж одоо бид талаараа мэдээлэл өгнө гэж нэг одоо бодлоо хичнээн хамтсан тэр өмнө чадварын ямар байсан одоо энэ процентын бодлогыг процент нь одоо 10%, 20%, 30% орчил гэхэд тэр нэг барааны бүтээгдэхүүн үн яаж өөрчлөж чинь тэр хэрэглэх мөнгө хэрэглэх нь тооцоолоход бас тэр зарцуулж байгаа одоо бидний хэрэгж байгаа бүгд байгаа мөнгөний хэрэгцээнд яаж өөрчлөж өөрчлөлт хийж байна гэдгийг одоо мэдээлэл өгч гэж бодсон. За хоёрдугаар нь за хонгийн сумын бодлого маань тэр бодлого нь санагдсан юм тэгш бас нутгаа тооны тухай одоо зөв мэдээлэл хийж ихээс нь тодорхой зүйл харах гэж саачаасангүй анх тэр яг одоо сонгоо тэгш бас сонгоо талаас нэгдүгээр энд бас нэгдүгээр өгөх бас хүндрэлтэй байдаг.
тэгвэл тэр хичээлийн өнгөдөөс энэ хичээлийг одоо тийм хамрагдсан. Яг ингээд тэр судалгаа хийх үед тэгш ба сонгоод байгаа яах чадвар зэрэг нэгээс 10 хүүхдүүд мэдгүй хүүхдээс орж ирдэг шүү дээ. Тэгээд ийм хүүхдүүд байсан уу? Тэгээд тэр хүүхдүүдээс танаа энэ судалгаанд орж байгаа хүүхдүүд хэдэн хувийн одоо бүрэн хэмжээний тэгш тоо сонцоотой хоёрын яалтайгаар бүгд хэмжээд одоо ялгаж сургалтын өөрийн хэмжээнд хаваад хэрэг тооцоолон болгох чадвар хэрэгцээ эзэмсэн бэ гэдэг нь асууж байсан. За морал багшаас асууж байгаа нэг асуулт байсан. Харилцаа энэ харилцаа гэсэн зүйл хэдийгээр ингээд хэдэн цагаад энэ туршилт судалгаа хийсэн бэ? Үүний өөртөө тэр хүүхдүүдийн одоо бас би багт яг хүүхэд яаж хөгжиж байгаа, яаж хүүхэд өөрөө тэр хурдхууныг авчаад би одоо бидний сайн одоо бичгийн судалгааны үүнээс тэр бас сайн сурталчилсан бүдээр хамрагдаж байна. Тийм учраас хүүхэд яг яаж хөгжиж байгаа, яг би дааж ажиллаж байгаа хамтар тэр судалгааны мэдсэн мэдлэгээ хэрэглээ болгож чадсан юм уу? Танаа одоо энэ судалгаанд тэр бас надад харагдсангүй гэж бодож байна. За манай болцооны процент хичээл бас яг эхний сэдв биш. Манай 9 цагаар төлөвлөсөн хичээл байсан өмнө 2 цаг харилцан шилжилттэй үзээд 1 цаг ана процентынхаа үндсэн 3 болон цэцгааны сэдвээр оруулж ирсэн байгаа. Шууд үзүүлэн хүүхэд бас нэлээд хүндэлдэг байсан туршиж үзэж байгаа. За тэгээд бид нар туршихтаа сургуулийнхаа дөрвөн бүлгийн 5 аягийн дөрвөн бүлэгтээ сүүл би бас хөлбөмбөөр шинэ сургууль дээр бас 5 аягийн 40 хүүхдийн бас зааж туршиж үзсэн байна. За тэгвэл хүүхдүүд яг хоёр аргаар бас энэ бодлоо гаргаж иржсэн. Нэг нь болохоор сургалтын байгаа юу болохоор нэг нь болохоор бас ингээд юу зурдаа арга хуваах. Тэгээд энэ хүүхдүүдэд бас ингээд яг хэрэглээний яг сургалтын яг гурван юм хангалттай хөнгөлөлт бодлогоос сургалтын маань ер нь сүүл бид нэгэн үнэлгээгээр аваад үзсэн нэгэн үнэлгээгээр үе сургалтын энэ арга дээр бүгд 18 удаагаар дууссан гэж хэлсэн байгаа. Тэгээд яг энэ дээр сургалтын бас бодох чадвар ойлголтыг нэлээд сайн агцаарсан гэж үзсэн. Нөгөө харьцаа гэдэг чинь болохоор ерөнхийдөө дөрвөөс эсвэрийн болдог. За дөрөв 5 дугаар цагт ангид бас 10 цаг 6 дугаар юу 8 Есүс зөвшөөрлөөр нөгөө 8-ээс асуулт болсон цаг болдог. За дөрөвдүгээр ангийн харьцаа гэжээ яг ихний хичээлийг сэлбэсэн болж таниулах гэж байна. Тэгэхээр тэр 10 цагийн хичээлийн ихний цагийн хичээлийг ерөнхийдөө хэд заасан. Тэгээд сүүлдээ болохоор А, Б, В гэх нь болохоор ерөнхийдөө нэгжийн үед яг олон тусдаа чадамжуудад заасан байгаа. За тэгээд туршиж хэлсэн хувь дээр за ямар утганы болж яаж хангаж ажиллах. За бид нэг судлах хичээлээр ихэмжлэгийн хэсгээр ингээд 4-5-аас суулгаад за таны хэсэг танаа хэсгээ идэвхтэй сурч нь оролцоо нөгөө тэгсээсэн бидний яах ингээд зарим нь олоо зарим нь мэдэрч. Тэгэхээр энэ хичээлийн арга зүйр болохоор яг 2 мөрөөр суугаад эхлээд 5 бөмбөгийн 2 бөмбөг 3 шар. За одоо 2 бөмбөг нийлүүлээ. За 10 бөмбөгт бас хэдэн шар хийдэг яа гэхээр бүтэн гэдэг үгээр тэгж одоо ойлгуулсаар хөдөлгөөд нэг сайн ойлгох байгаа нэг үгээр яагаад угааны яг над угаан мессеж өөр болчихлоо бүхэн хийх тийм болчихлоо ингэж хамтарч ажилласан байна. За тэгээд хэрэгтэй болов гэдгээр болохоор хамгийн зэрэг чинь одоо тийм нэг үлгэний судалгаан дээр байгаа бүхэнээс үлгэний шалгалт авсан. Тэгэхээр хэрэглээний бодлого 15 бөмбөгийн 3-5 цагаар 1-2 хичнээн ангаас байдаг. Хүүхдүүд тийшгээр бодгош 2-5 4-6 дахиад 2-3-4-6 6-9 гэж ингээд 15 бөмбөг хэрэгс бохооч болох юм аа. Энийг хэрэглээний бодлого дээр бодож сурах юм зорилготой байсан. За баярлалаа. Нэгдүгээр ангийн нэгшээ сонгоод тавьсан 10 цагаар нэгдүгээр ангийн сургуулийн хамгийн сүүлийн шинэ бодлого
Энэ болохоор 100 нэмэх хасах үзсний дараа хамгийн сүүлд үзсэн шинэ агуулга учраас энэ тоог одоо юу хатаа 2 4 6 8 байсан бол тийш 1 3 5 6 үзсэн санаа гэдэг нэг чанартай нэг үзсэн дээр одоо энэ тоог 100 дахь агуулгаар олсон. Тэгээд энэ хичээл бол 2019 онд яхад 81 хүүхэд энэ одоо курс өөрөөс курс айлтар 81 хүүхэд хамрагдсан. Тэгээд яг нөгөө тустай бүсийн хамтууд яг нөгөө даатгал байж байгаа шалгаж зээгөө тэр хичээл авахад яг бас яг дараа нөгөө хүүхдийн хийх шинжилгээ явуулдаг. Өөрөөр хэлбэл тэр яг 81 хүүхэдтэй байсан нэгэн хийсэн хүүхдийн фа. За баярлалаа. За одоо ингээд санал асуултыг өндөрлөө. Шүүгчнийхээ саналыг сонсъё. За бүгд нэлээд мэдээ тэгээд ийшээ хараад асуулт авах. Тэгээд ямар хүмүүс асуулт авах гэж бодож байгаа чинь. За маш томчхон асууж ирэх чинь цаг их байгаа учраас за энэ процент хичээлийг заасан учраас ганцхан асуулт. Таны судлах зүйл нь юу байсан бэ? Одоо судлах хичээл судлах зүйл нь байсан бэ? Тэгээд арга зүйл байсан бол хийсвэрчлэл гэдэг нь арга зүйл дээр яг тийм ямар шийдэл гаргасан бэ? Маш томчхон ба нэг үг дээр. За хоол хэрэгсэл ашиглах гэсэн бол ядсан дээр шүү дээ. Одоо энэ нь самбай гэдэг үг тийм. Энэ нэг шинэ арга зүйл одоо энэ судлах хичээлийн арга зүйл судлаад шүү дээ. Энэ нэг шинэ арга зүйл мөн үү? Таны гарч байгаа. Бусдаас ялгагдж байгаа зүйлээ ганцхан үгээр хариулж өгч хэлмээрээ. За хэсэг учраас ер нь таны энэ сайн судалгааны чинь гол зүйл юу судлаа хичээл хийгээд гарааны түвшин ямар байсан бэ? Хүүхдүүдээ гарааны түвшин яаж гаргаж ирсэн бэ? Сургуулийн хэмжээнд юм уу эсвэл зааж байгаагийн түвшин юм уу? Хүүхдийн гарааны түвшин ямар байсан бэ? Энэ талаас судалгаа хийсэн юм сургуулиас нэг өгүүлбэрээр хариулсан. За одоо яг зөв. За тэгэхээр энэ хичээлээр болохоор гол судлах зүйлүүд угаасаа сурах хэрэгтэй процентын болгоомжтой байдаг. Тэгэхээр тэр болгоомжноос сурагчдын хэрэглээ тал руу яг амьдрал дээр яаж хэрэглэх болох вэ гэдгийг илрүүлэх гэсэн зүйлийг бас зорьсон байна. Тэгэхээр арга хэрэглэхдээ бид нар хийсвэрлийг нөгөө сурагчдын олж ирсэн бид нар эхлээд нөгөө цахим интернет ашиглаад зар сурталчилгааны бичлэгүүд болсон байхгүй. Тэгээд тэрэн дээрээ өөрсдөө судалгааны багийн багшлын бодлого зохиолсон. Бидний энэ одоо энэ хичээл байгаа. Тэгээд тэр бодлогыг хүүхдүүд тэр TED-ийн арга хэрэглээд зураг бүрслэх, зургийн энэ бүтээгдэхүүн дээр зурж бодож бүрслэх, тэрийг хүүхдүүд яг энэ хийсвэрлээд яаж бодож хэрэглээ болгож чадж байна гэдгийг чадвар олгох. Бодлогыг бодох чадварыг сайжруулах. Тоол хэрэгсэл ашиглаад хичээл одоо ажиллагааг өгөх явуулдаг. Тэгээд хичээл авах нөгөө хүүхдийн 6 студентийн насны түрүү зориулсан тэр одоо олон даалгавруудыг холбож хүүхдэд сонирхолтой арга зохион байгуулснаар илэрхийлсэн гэсэн. Нөгөө судлаад хичээлээ явуулсан математик хичээлээр явуулсан багийн багш нараа хэлхээрээ ямар ч хүмүүс сэдвийг сонгоод тэгээд надтай хамтж ажиллахаар хүсэлтэй байсан. Тэгээд багийн болохоор механик шалгалтын дөрөвдүгээр ангийнхан харьцаа сэдвийг болоод ерөөс оноо авчирсан. Тэгвэл дөрөвдүгээр ангийнхан болсон. Тэгээд яг бэлтгэл судалгаанаар болохоор хамтраад бас сая ажлын хуудасаараа механикс хийсэн байгаа. Дөрвийн гол бүтээсэн. За эхний процент сэдвээс
хоёр удаа сайжруулаад заадаг шүү дээ. Тэгээд процедураа явсан ахуй амьдралтай холбосон, доктортой хөгжлийн бодлоготой холбосон нэлээд өргөөгөр явсан. Тэгээд махад үүсгээд биш. Эхнийхээ бодсон дараа нь дээгөө батсан. Тэгээд процедураа юм яаж холбох юм? Чинь буцаад дараагийн ахуй амьдралтай холбосон тоогоо яаж холбох юм? Тэр нь яагаад заавал тухай зураг байдаг. За тэг сонгоод илтгэсэн бодлого маш их болохоор хичээлийн судалгааны зорилго байж чинь ялгаатай ямар байсан бэ? Судалгааны ганц үгээр дахиад хэлж. За эсрэг өгшөөс нэлээд өргөн үрээтэй бас олон юм үндэслэл юмнуудыг дурдсан. Үүний дотроос би зэт үеийн онцлогийг харилцсан юм шүү дээ. Тэгээд зэт үеийн онцлог зүйлийг харилцсан нь муугар ирсэн. Грант наадч яаж туссан гэдгийг. За бид болохоор нохог нөгөө бас нэг иргэний ертөнцийн уламж одоо боловсруулалтаа бас чиглүүлэх зорилготой сэтэлжүүлэлт дээр оролцож ирсэн. Тэгээд энэ сурагчдаар нөгөө 12 жилийн ийм нөгөө интернет бичлэгийг хүүхдүүдэд үзүүлээд тэрэн дээрээс нохогдоо сонгоод сэтэлжүүлэлтээ хэрэгэлсэн. Тэгээд тэрнгээр дамжуулаад нөгөө өмнө хүүхдүүдөө процентын 3 харилцан шилжилтээр үзсэн байсан учраас тэрэн дээр нөгөө процентаар шилжүүлэх ардын бутархаа энгийн бутархаа ардын бутархаа шилжүүлээд тэрийг юу процентаар шилжүүлэх тэр юу үйл ажиллагаанд энэ юу хэсгийг ашигласан байна. Энэ хичээлийг заахад ер нь бол сурагчид өөрсдөө мэдлэг бүтээх аргыг өөрсдөө хийдэж одоо бүтээчээр мэдлэг бүтээх аргыг шийдэх зүйлсэн. Нөгөө зэтэй хүмүүсээр аюул юм докторчид анхаарсан сургууль учраас математик хичээлээр их байн бодож суулгахад байхаас илүү интрас хичээлүүдийг нэлээд анхаарах хэрэгжижсэн. Тэгээд дуу хөгжмийн хичээлийг харьцаануудыг 2, 3, 4, 6 дуулсан байгаа. Тэгээд сүүлд хамгийн эмнэлгийн дээр болохоор шийдвэр өгч сакс руу бомб шийдсэн. Тэгээд тэнгэрээ чиний файлыг оруулсан бомб харьцаа зөв үүсгэсэн үү, буруу үүсгэсэн үү ийм асуулт. Эмнэлгээр хийсэн маа. Оруулсан бомбыг харьцаа зөв үүссэн, харьцаа биш. За баярлалаа. За одоо дөрөв хэлээ. Дөрөв дараа шүрний өчөж өгсөн. За дөрөв хэлээ Сүхбаатарын 1-р сургуулийн багш дэрэг зогш. Сэлэг ярих. Дай бодлоо чишээс. Энэ одоо. За үгцэн төрсийг ялхан тоолох үйл ажиллагаа бага ангийн сурагчдыг түүнээс сэтгэлээр хөгжүүлэх гэсэн зүйлийг сонсон байгаа. За өдөрт бол онлайн хүмүүс судалгааны цагаар хичээлийн өрнөлсөг шийдэл гадуур ном зурсан байгаа. За Монгол улсын хөгжил бидний ирээдүйн бол ерөөсөө багш суралцагчдад ханддаг. Багш суралцагч хоёрын харилцаа бүтээж харилцаатай байж ийж бид энэ бүтээж харилцаанаас ирээдүйн нийгэм бий болно. Ирээдүйн нийгэм буюу суралцагч багш хоёрын энэ бүтээж харилцааны итгэл буюу урамшуулал түгээг түүний түгээн дэлгэрүүлэх хүүхдийн итгэл урамшууллыг олж итгэл найдварыг бий болгосон үснээр шин төвшин бий болж өрөх юм аа гэдэг зүйлийг удирдлагаас тавьж гисэн байна. За боловсролын салбар буюу бидний өгөгдөл бид нар аль зүйлийг бүгдэд өгөгдөл мэдээлэл юмаа бүгдэд өгч эхэлдэг. Энийн баг мөн зэн болох хадгалан боловсруулах үйл ажиллагааг зөвхөн бүгд хадгалаад өнгөрөх бас хэрэгцээ болдог. Түүнийг амжилт дээр хэрэглэдэг иргэний бий болгохын тулд бид нар багаас нь буюу 6 настай хүүхдийг авч эхэлдэг.
Тэгвэл энэ маань нэрээр үеэс буюу өгөгдөл гэдэг зүйл нь ерөөсөө яг буюу хад чулуун гэж бичигдэх байсан бол одоо үед бид уураг тарих, үнэлж дүгнэх гэсэн асуудал дээр энэ маань яригдж эхэлсэн. Үүнээс бид энэ документ камерыг бас гол зүйлээ болгож авсан байж байгаа. За нэг одоо бид энэ план зургийг хэрэг хамгийн нэгдүгээр гэрийн план зургийг бид нэг ашиглана. Тэгэхэд бол гэрийн бүтц болон гэрийн тавилгын байдлыг харуулсан тулд барилгын шавраар хийгээд барилгын шавраар хийсэн дээрээс слайд тавьж дүрсээр илэрхийлээд тэгээд тэрийгээ бид нөгөө план зураг гэсэн ийм сэдвүүдэд хөрвүүлж бид ингээд ажилласан байж байгаа. За ингээд хүүхдүүд бол бие даах ажлын хуудас болон хичээлийн манай үйл ажиллагаанууд ингээд явагдчихна. За тэгээд энэ хүүхдүүд энэ хичээлийн түгээн дэлгэрүүлэлт бол маш сайн байсан гэж үзэж байгаа. За ингээд бидний хичээлийн үйл ажиллагааны үр дүн бол эхлээс эдэлжүүлэлт бол бидний тухайн хичээлийн манай урдлын хэсгийн суурьнд олж өгсөн байгаа. За өмнө нь бол бодит зүйлийг хараад туршдаг гэсэн бол хийгээд харьцуулдаг байсан бол туршилтаа хийгээд тэрийг хэрэглээ болсноор давуу талтай гэж үзсэн байна. За цахим шийдэл болохоор бүх хүүхдүүд тэгш хамрагдаж болсон байж байгаа. Хүртээмжтэйгээр зүйлийг харуулна. За сурагч энэ дээр өөртөө итгэлтэй байж. За бид нар ингээд хүүхэд хийсэн зүйлээ бусад багийн хийсэн зүйлээ танилцуулахын тулд яах нь документ камераар харуулна. Ингэснээр хүүхэд тухайн хүүхдийн хийсэн зүйлийг бусад хүүхэд нь яах нь бүгдээрээ тэгш харах боломжтой багшийн юм хэрэглээ болсон байж байгаа. За түрүүнд бидний хамгийн ихний зорилго дээр хэлсэн бидний давуу болсон юм шалтгаанууд байж байгаа. За энэний дагуу ийм зүйлүүдтэй холбож болох юм байна гэдэг ийм боломжийг төвшүүлсэн байна. За анхаарал тавьсанд баярлалаа. Хэсэг байна да. Яг хэсэг шүү. Үүд бөөгнөрөөр усаад байхаа бахна эргээд нөгөө бороо болж ороод бороо болж ороод тэгээд юу яадаг гэдэг нь гişтараа юу яасан хэлгуут нь ингээд хатан бүлийн ус хийж байгаа. Тэгээд ингээд цонхон байрлуулад тэрний нөгөө эргээд нөгөө борооны төсчний доошоо орж байгаа байдлаар нэгсэн. Тэн дээр өвөл хуралдаад нөгөө усаад байхаа байлаа. Тэгээд ингээд нуур усыг ингээд юм аа газар тийм аксын санаа өөрсдөө сэдвэрээ тавгаар бас ингээд нөө шилэн гэлцдэг шилэн юм үйлсэн шилэн аянд бүлээ усээгээ тэрний доотлолт нь дахиад нөө тунгалаг бит тосоод шилэн тосоод тэгээд дээдлийн гэлгар цаасаар тагалж байгаа дээр мөс тавиад тэгээд тэгж бас талсан. Тэгээд өнгөлгүүд нь доош унаад нөгөө дараа нь аяга дотор талд нь байгаа тунгалаг аяга тэр нөгөө бас тогтцсон байсан нь бас тэгж хийсэн. Тав нөгөө шинжилгээний арга барилыг за энэ нөгөө манайх тэр юу яасан юм нөгөө гарын доорх материал ашиглаж хүүхдийн нөгөө шинжилэн судлах арга барилд эзэмшүүлэхийн тулд тэрийг тэгж яасан байгаа. Асуулга авсан нөгөө гарын доорх материалд ашиглан хүүхдэд шинжлэх ухааны арга барилыг эзэмшүүлж болох уу гэдэг дээр нь тэрийг бол нөгөө гарын доорх материал ашиглах. Ер нь бидний тухайд бас ингэж ийсэн. Байгаль ухааны хичээлийг 4-5 дугаар ингээд хүн байгаль хичээлийг явуулахдаа ерөөсөө энгийн байдлаар хүүхдэд ойлгуулах гэж зориод ийсэн. Тэгэхээр зэрэг ерөөсөө энгийн байдлаасаа биш туршилтыг ер нь энэ ажлын утсаар нь гүйцэтгэлээр ингээд хүүхдүүдийг ингээд сайн хөгжүүлж ирээд тэгээд тэр ажлын утсан дээр зураглаа хийгээд зуруулаад холбуулаад тэгээд нөгөө тэндээсээ хүүхдүүд маань мэдлэгээ бүтээгээд ингээд ирж чадвал гаргаж чадвал одоо тэр хүүхдүүд тухайн хүүхдүүд одоо мэдлэг нь үр эзэмж чадж байна гэсэн үгнээс хичээлийн судалгаагаа одоо битээр сүүлийн 4-5 жил одоо бас хичээлийн судалгааны яваа илтгэлийг нэлээд явуулж байгаа. Одоо энийгээ лавшруулад үр дүнгийн үзэх гээд бас хэдэн жил одоо ингээд зүтгэснээ өвчнөд одоо бас энэ хичээлийн арга зүй болоод бас нэлээд одоо өөрсдийн одоо арга зүй нэлээд нөлөөсөн гэдгийг хэлмээр байна. Тэгээд нөгөө одоо жишээ нь хүүхдийг нөгөө гэртээ бууз чанаад ажиглаарай.
тэгээд сэвхээр яаж ийн ээжигээ цайгаа чамхаар тагийг өргөхөр ажиглаараа гэдэг тиймэрхүү гарын дорох хүүхдүүд гэртээ болоо ингээд өдөр тутамд хэрэглэгдэг юу гэдгийг бас гаргахын тулд. Тэгэхээр юуны конденсац гэдэг нэр томьёо явж байна тий. Тэгээд багаан байгалийн ухааны хөтөлбөр дээр конденсац шингэрэх гэдгээр явж байгаа. Нэгтгэх нь. За хоёр дахь нь болохоор одоо асуулт байна. Яг хичээл дээр хүүхдүүд ямар үйл ажиллагаа хийгээд тэгээд тэр үйл ажиллагаа нь өөрөө шинжилгээ судлах арга барилынхаа яг аль чадварыг яаж дэмжиж байгаа юм бэ гэдгийг нь та хэд ямар баримтаар нотолж байна? Хичээлийг сэтэлжүүлж эхлээл тэгэл нөгөө хүүхдүүдийг бороо хаанаас ордог вэ гэж гадаад тоглоё гэж эхэлж байгаа маань ачаа. Тэгээд тэр нөгөө бороо орохоо яаж ордгийг бол ер нь тэгэл туршилт хийгээд туршилт таамаглал дэвшүүлээд тэгээд туршилтаа төлөвлөө төлөвлөснийхаа дагуу туршилтаа хийгээд үр дүнгээ гаргаж байгаа. Үр дүнгээ гаргаад хүүхдүүд өөрсдөө тэр 6 зураа тайлбарлаад холбоод яриад өгнөлт гаргаж байгаа. Тухайн ээж хичээл дээрээс бороо ер нь юунаас ордог юм бэ? Үйл юунаас үүсдэг юм бэ гэдгийг асуудлуудыг шийдэж гарсан учраас одоо тухайн хичээлийнхаа тэр нөгөө туршилтуудаас одоо хүүхдүүд нь мэдлэг бүтээгээд авсан юм даваа тал болсон л гэж үзээд байгаа. Туршилтаар хийж байгаа юм байна. Хөтөлбөрийн суралцсан зорилтын дээр тэгж байдаг юм. Одоо хөтөлбөрийн чинь суралцсан зорилтын дээр яг энэ хичээлийн зорилтыг юу гэж тодорхойлсон бэ? За тийм юу гэж вэ? Конденсац гэж бэ? Нэг юм асууж байгаа. Клиник дээр суугаад их сайхан хоёр гурван жил дамжсан юм сайхан ажилласан. Нэр нь бол чиглэл багш чиглэл фан шинжлэх арга барил гэсэн шүү. Тийм их гэж багш. Яг юун дээр нь яаж чиглүүлсэн бэ? Ямар чиглэл багш энэ 2-3 жилийн хугацаанд яг л ижилхэн сорилттой хийгээд байхад хүүхдийг яг ийм нөхцөлд нь ингэж чиглүүлэх юм бол хүүхэд ингээд яг нууршдаг юм байна. Чиглүүлэх процесс бол энэ дээр нь ингэж чиглүүлэх нь, энэ дээр нь ингэж чиглүүлэх нь гэдгийг яг хэлсэн. Би ихлээд одоо энэ дээр хичээл авчаад хэлжсэн. Одоо дараа нь ингээд туршаад явхад хүүхдүүдийг яг ийм үйл ажиллагаа явуулсан. Ийм чиглүүлэх хүүхдүүд ингээд чиглүүлэх гэж юм байна гэсэн. Тийм туршлага байна. Энэ туршлага дамжуулах юм. Ерөнхийдөө энэ арга зүг сүүлийн 3 жил явуулсан байхгүй. Тэгээд эхлээд ерөөсөө бид нар энэ байгаль усны хэрэгтэй. Ирэх үеийн хөдөлгөөн гэдгийг ерөөсөө чирийн зүгээр нэг туршилтаар биш. Одоо сурагчгүй байдаг ч юм уу ийм үйл ажиллагаа ингээд 2 удаа явуулаад би чиглүүлэх гэж асуусан. Тийм тэгэхээр одоо сүүлийнхаа бүгд хичээл дээрээ чиглүүлэх асуултаа ерөнхийдөө одоо чиглүүлэх миний чиглүүлэх асуудал ийм байсан болов дараа нь ийм болж хэлсэн. Тэгээд ерөөсөө энэ хэрэгтүүнээр бүгдийг л одоо өөрсдөө мэдлэг бүтээх юм хараад аваад filtrаад ашиглаад мэдгүүдээс ч одоо тэгээд тухайн үе дээр одоо энэ бүгд аваад Андрийн судалгааны чинь нэр нь биш чиглүүлэх үйл ажиллагаа зөндөө хийж байгаа та нар гайхамшигтай гэж. Гэхдээ би энэ судалгааныхаа ажлын үр дүн ийм чиглүүлэх үйл ажиллагааг явуулсан чинь хүүхдүүд ингэж хэлсэн юм байна. Яг ямар чиглүүлэлтийг хаана хийчихв? Чиглүүлэх гэдэг чинь байхгүй. Ямар гол чиглүүлэх багш нар минь одоо ийм сорилт туршилтаар ингэж үйл ажиллагаа явуулж байхад бороо яаж орох юм бэ гэдэг үйл ажиллагаа зөндөө олон багш түн хувьдгаар хий. Гэхэд хүүхдүүдийг ийм чиглүүлэх ийм ажлуудыг хийх. Миний чиглүүлэх энэ үгийг хэлэхэд хүүхд ингэж өөрчлөгдөх юм. Хоёр дахь төвшингийн чиглүүлэлт ийм байх өөрчлөгдөх юм байна. Юу дээр нь яг ямар төвшингийн чиглүүлэлт хичээлээ юу нөгөөдийгээ сонгохоос эхлэж чиглүүлсэн байна. Ингээд 6 очоод тэгээд ядаа за одоо бид нар ингээ ажлын хуудсан дээр за одоо ийм зүйлүүдтэй ажиллана. Та нар одоо алийг ашиглах уу гэхээр хүүхдүүд аягүй сонирхолтой байна.
одоо би нэгэж гэсэн өөрсдөө сонгоод ажиллаж үзсэн нэрээ за энэ нэг авах Эцэг холбоод ингэ байгаа гэж байна. Тийм. Тэгээд дараагийн судалгаа гэдэг маань өөрөө ингэж явагдсан шүү дээ. Гин дээр энэ туршлагыг өнөөдөр ингэж хийчихэж яхад хүүхдүүд юусоо ингэж ойлгочихгүй байсан. Энэ хэсгээр нь би ингэж хэлээд үзэж ойлгочихсон. Энгийн байдлаар одоо яах вэ? За энэ бол юу судалгаа тэгжиж ажиллах юм биш үү? Нэртэй тохирсон үйл ажиллагааны хариуцлага гэсэн. Би миний чиглүүлэн гэдэг байгаа чиглүүл юу чиглүүлэн гэдэг байгаа би юу гэж ойлгож байна. Хүүхдүүд ингээд эхний хэсэгт ингээд явуулаад авах чинь ерөөсөө ажил болохгүй байхад энэ хэсгээр нь би ингээд өгсөн чинь ажил болчихсон. Хоёр дахь үйл ажиллагаа ерөөсөө болохгүй байхад энэ хэсгээр нь ингээд өгсөн чинь ерөөсөө за энэ чинь судалж авсан. За хоёр дахь дөрөвдүгээр анги эргэх процесс үйл процесс юу гэж ойлгохгүй юу гэж хэлсэн. Эргэх процесс гэж юу гэж ингээд эргэх процесс гэхээр одоо Ер нь яг эргэх процесс үйл процесс гэдгийг мэдчихэж юм чинь явуулсан байх тийм үү? Тэгвэл чиний эргэх процесс гэдгийг юу гэж хэлэх вэ? Хариулахгүй. Үйл процесс гэдгийг юу гэж хариулах вэ? Одоо гэдгийг өсөж чараад тийм учраас эргэх өөрчлөлт явагдаад байна уу? Үйл эргэх өөрчлөлт явагдаад байна уу? Нэрийг юу гэж хариулахгүй. Юу гэж хариулсан? багшаа бороо орохоор чинь газраас өвс ураад байна шүү дээ. Тэр ургасан өвс ногоог нь мал амтд идээд ингээд тэр нэг илүү тэр нь цаашаа тасахгүй явна. Одоо усаараа ширгээд байна тийм ээ. Аа тэгээд наадах аюулгүй асуулт байна. Багш нар минь нэг юм хэлээ. Хүүхэд яагаад ядардаг вэ гэхээр ярьж байгаа үгнийхээ утгыг ойлгохгүйдээс л ядардаг. Эргэх процесс, үйл процесс гэж түмэн ярьж ирсэн хэрнээ. Эргэх процесс гэж юу юм бэ гэдгийг мэдээгүй бүгдийн дотор шаналдаг байхгүй юу? Шаналдаг. Химийн шинжилгээ ухаан гэдэг нь биологийн шинжилгээ ухаан гэж. Биологи гэж юу юм бэ гэдгийг мэдээгүй шаналдаг байхгүй юу? Шинжилгээ ухаан гэж зөндөө ярьдаг. Шинжилгээ ухаан гэдэг хүн бүхэн ярьдаг. Гэхдээ шинжилгээ ухаан гэж юу юм бэ гэдгийг мэдээгүй шаналдаг. Тэгэхээр чиний явуулж байгаа хэсэгтээ үйл эргэх процесс гэж түм ярьж байгаа. Тэр ярьж байгаа хүмүүс чинь шаналгаа тэмдэг чинь эргэх процесс гэдгийг би энийг эргэх процесс гинэ, энийг үйл эргэх процесс гинэ гэж мэдээгүй учраас шаардлагатай. Эргэх процесс, үйл эргэх чи эргэх процесс зөндөө ярьчихсан. Үйл эргэх процесс юу ах юм бэ? Чатаад үгцэн юм эргэх үү? Чатцсан мод эргэх үү? Үйл эргэх гэж Чиний тэр ус чинь байдаг. Хадуу шингэн байсан ус. Шингэн чилжтэй шингэн нь одоо яах вэ? Уусчлаа чилжтэй усан чилжтэй. Эргээл байгаа үстэй. Байхгүй удаагүй шүү. Мод чи шатчихлаа. Тэгээд нөгөө ус чинь амт хайр юм байна. Би эргэх процессын тухай ярьж байна. За тэгвэл шамшиг баярлалаа. Энэ дээр анхаарахаас гэж би бодоод байгаа. Нэгдүгээр хоёр дахь асуулт нь бас нэг юм хэлчихье. Хоёрдугаар сэдв нөгөө юу гэж байгаа? Сурагчийн цөмөндөх биологийн дэвтэр үү? Энэ дэвтэр гэдэг нь маш их ажил хийсэн байх гэсэн гайхамшигтай байдаг. Гэхдээ муу дэвтэр гүд сайхан дэвтэр харлаа. Юусэн хөдөлж чадаагүй байгаа дэвтрээс чи багш юу авсан юм бэ? Хөдөлж чадаагүй гэсэн чи тэрийг сайжруулах юу авсан юм бэ? Сайхан юм хавцтай болно жишээ. Муу юу байсан бэ? Муу сайн дундаас чи хадгалсан байгаа юм. Даржамш элхийг чинь гараа явцсан гинэ. Тэгэхээр таны асуултыг хариулж чадахгүй мэн элхийг чинь гараа явчих гинэ сая. За бид нар техникийн шалтгаанаас болоод нөгөө яг тэрийг давуу явж чадахгүй цөм болчихсон. Гэхдээ эхний 3 ихтгэл гарчихсан учраас за тус бүрээс нь тодорхой асуултууд асуусан. За шүүгчдийн бүрэлдэхүүн ерөнхий шүүгч Юмчмаа багш маань эхний 3 ихтгэлтэй холбоотой зөвлөмж санал өгнө. За асуулт ангуудаас ирж оролцсон Улаанбаатар улс оролцсон багш нартай баярлалаа. За нэгдүгээр ихтгэлийн хувьд
би асуулт асуусан тэр нь болохоор зөвхөн яг одоо энэ одоо сонсон унших үлдэх гэсэн хэв шинжүүдийг чинь яг нэг мэлэн хойлог холер гэсэн темпераментын дээр үндэслээд ингээд ерөнхий юмнуудыг гарах гад тэр 41 асуултын бол би мэдэхгүй энэ харц тэрнтэй хасалтай ороо учраас бас багшнаас мэдэхгүй шүү. За энийг бол бас хасалтаараа хийж өгөх хэрэгтэй байна. Гурван ажлын хуудасны ялгааг маш их сайн тодруулаад яг хөтөлбөрийн зорилт нь юу юм, хичээлийн зорилт нь юу юм, ээлжид хичээлийн тэгээ эдгээр дээр ийм чадвартай нуугдсан нэгдсэн үнэлгээг ямар асуултаар гаргаж ирэхэд нь аль баг нь ямар хөө янзын давуу тал гаргасан бэ гэдгийг илүү хэлсэн бол энэ айгуу тийм зүгээрээ л хоёрдугаар нь тэр бас би ярихтаа ингэж яриад бичихтэй ингэж яриад гэж бол итгэгчд маань хэлж болохгүй шүү. Бид энэ ч тодруулах юмнуудыг асууж байна. Гэхдээ хоёрдугаар за тэгээд хүртгүй одоо хэлбэрээр сурдаг ийм ой тогтоолтын хэв шинжтэй хүүхдүүдтэй яаж ажиллах вэ гэдэг энэ аргачлал байж байгаа. Колби арга байж байгаа ч гэдэг юм. Ингээд та бүхэн маань дараагийнхаа зүйл дээр орж ирж байгаа хүүхдүүдийг их сайн судлаад тэгээ энэ сая яриад байгаа харааны сонсголын гэдэг юм уу уншил бичих энэ бүх зүйлүүдийг аль нэгэн давмгайсан байдаг учраас та бүгдийг өгж байгаа хэрэглэгдэхүүн яг энэ шинжид тулгуурсан хүүхэд аль руу нөгөөд хийж боломжтой юм байх нь хамгийн чухал шүү гэж хэлж байна. Энийг их сайн судлаарай. Тэгэхгүй бол ингээд шууд нэг надад байдаг одоо арга ч юм уу нэг юм хэрэглэхгүй нэг шинэ юм гараад ирвэл шууд турших тийм үр дүнтэй биш ээ гэдэг нэг зүйлийг хэлмээрээ. За дараагийн нэг зүйл ер нь бүх ихтгэл дээр харагдлаа. Би сүүл ихтер бас хэлсэн. Ер нь ингээд хэд ерөнхий нөгөө ингээд ийм сэтгэлгээг хөгжүүлнэ, ийм оролцоог гэд ер нь альва зүйлд нөгөө нөлөөлөх хүчин зүйл байдаг. Жижиг юм дээр ч юм. Одоо ингээд зөв алдаагүй дөрмийн болон найруулгын алдаагүй бичнэ гэвэл цаана яах вэ? Юу байх вэ? Бүгд мэдж байгаа та нар багангийн багш нар. Тоол дээр ялгаагүй. Нэгээс 1000 хүртэлх тоон дээр одоо түрүүний ярьдаг жишээн дээр ингээд хүүхдийг те хуваах үржих гэдэг юм уу дөрөв үйлдэлийг яваа гэвэл цаана ямар юу байх вэ гэдэгтэй адилхан энэ юмнуудыг та бүхэн маань нөгөө яг ямар хүчин зүйл нөлөөлөх вэ? Нэг хоёр зүйл гарах болно. Сая ярьдаг хитрхи ерөнхий болоод ирэхээр та нарын нөгөө ярих гэдэг юм чи 10 минутанд нөгөө 5 жил хийсэн, нөгөө 3 сар хийсэн, нөгөө 1 жил хийсэн юм чи багтахгүй шүү дээ. Тэгэхээр яг л нэг юм онож тэгээд би судлах зүйл юу вэ гэж асуусан танаас. Судлах зүйл гэдэг чинь хамгийн чухал гэдэг хичээлийн судалгаан дээр. Би ерөөсөө энийг л гаргаж ирнэ. Миний судлах зүйл ерөөсөө л энэ дээр. Ингээд энэ бүх зүйлүүдийг одоо дараагийнхаа судалгаан дээр их сайн ашиглаарай. Тэгээд бүх асуулт асуусан, бүх одоо ихтгэлээ хэлсэн бүх хүмүүст баярлалаа. Бүх анхаарал татсан хүмүүст бас баярлалаа гэж хэлмээр. За одоо цайны засаж байна тийм. За тэгээд сая нэг зүйлийг засч хэлэхгүй болохгүй. Одоо зэт үеийнхэн чинь одоо оюутнууд явж байгаа. Одоо нэг бага ангийн хүүхдүүд чинь зэт үеийн аль хэдийн өнгөрсөн шүү дээ. Альфа үеийг явж байгаа шүү. Тэгэхээр энэ дээр нэг жоохон ойлголтын зөрүүнүүд гарчих. Тэрийгээ бас их сайн бодоорой. Үе бүр шилжчихсэн. За одоо 16:20 болж байна. 16:30-аас танхимд хэлцүүлэг маань эхлэх шүү багш нараа. Forever.
Nice to meet you again. How are you? She's also good. Yes. Бид ч одоо бараг 2013-оос шүү. I forgot the name of your teacher. He? Shinohara-san. Japanese. Mongol. Setue-san. Setue-san?亡くなられたジョイジョバンシーさんがタバコの鍵タバコの使い方もし田舎に行ったらなんかもしれないからSo now you are a director of section. Mathematics was. No. Very heavy work. Yes. 자, 박시석. 아사테. 누구 들어? I have a business these days. So they prepare desks and I can buy seats. Okay. Your presentation was very important. It's very useful. Багшийн аюул чухал аюул хэрэгтэй. Тэгээ багшийн өгөх бодлого лекцийг дараа оюутнуудтай ч юм уу багштай ч юм уу уншуулсан. Тийм ер нь эргээд харилцаагаа ярьсан. 先生の発表がとても重要な内容だったからこれからまた学生 За сайн бацхан та бүхэнд энэ сайхан гэгээ өдрийн мэндийг бишүүлэнийз оролцож байгаа багш нартай амжилт хүсье. За ээлжид хичээлийн гэрээ чөтгөнөр хүүхдийг хөгжүүлэх нь. За ерөнхий агуулга. За зорилго маань 7 настай хүүхдийн математик чадварыг онцлон тэдний нас сэтгэн онцлог төвлөрсөн ээлжид хичээлийн агуулгыг алхам алхмаар чиглүүлэн мэдлэгийг өөрөө бүтээх хуулийг ойлгуулж хөгжлийн аксыг илрүүлсэн оновчтой аргыг сонгон судалж хичээлийн судалгаа хичээлийн хэрэглэгдэхүүний үр дүнг
үр дүнтэй зохион байгуулах боломжийг илрүүлэх гэсэн байгаа. За сэдв сонгосон үндэслэлээр 2021-ээс 22 оны хичээлийн жил боловсролын үндэгээний төвөөс авсан багшийн гүйцэтгэлийн үндэгээний 2 дугаар ангийн математикийн энэ дээр ерөнхийдөө бас дүгнэлт хийж үзэхэд за 2 дугаар ангийн математикээр го метр 62 хүнтэй тоо тоол 56 хэмжигдэхүүн 70 хүнтэй байсан. За энэ дээр ерөнхийдөө өгөгдөлд ажиллах нь 32 хүнтэй буюу ийм ялгаатай байгаа учраас энэ учир шалтгааны багаараа ярилцаж хэлэлцэж илрүүлэх зорилгоор хичээлийн судалгаа хийж хүүхдийн хоцрогдол нөхөх арилгахад арга зүй туршлагаа бусдад түгээн илрүүлэх үндэслэл болсон юм аа. За хичээлийн ерөнхийдөө хичээлийн санаа бол өмнөх жилүүдийн туршлагын багш нартай санал болоо солилцоход зураг дөөрчлөл хүснэгтэн мэдээлэлээр боловсруулж дүгнэлт гаргуулах нь учир дутагдaltaй байгаа нь бага насны хүүхдийн бодитоос дүрслүүлж хийсвэрлэн ойлгож мэдлэг бүтээх хуулийг хичээлийн хэрэглэгдэнээр дэмжих санаа төрсөн юм аа. За хүүхдээр яаж өөрөөр бидлэгийг бүтээлэх вэ? Хүүхдийн үеийг ойлгож хөгжлийн акцийг илрүүлэхийг зорьсон байгаа. За энэ дээр ерөнхийдөө хичээлийн судалгаа 1-р төлөвлөлтийг хийж хичээлээ зохион байгуулсан байгаа. За энд ерөнхийдөө сул талыг яаж давуу тал болгох вэ гэсэн арга замыг багаараа ярилцаж 1-р төлөвлөлтөд сайжруулж хичээлээ туршиж заасан байгаа. За 2-р төлөвлөлтөөр ерөнхийдөө бас сонгосон хэрэглэгдэхүүний ДТХ-ийн арга зүйд тохирсон байсан гэсэн ерөнхийдөө бас давуу талууд нэлээд бас багш нарын хэлэлцүүлгээс протоколоос гарч ирсэн. За үүн дээр бас сул талаа яаж давуу болгох вэ гэдэг дээр бүгдээрээ дахин төлөвлөлтийг хийж хөтөлбөрөө сайжруулсан байгаа. За 2 дахь хөтөлбөрийг ерөнхийдөө 1-р төлөвлөлтөд суман дээрээ зохион байгуулаа. 2 дахь төлөвлөлтийг аймгийн сайн хичээл зөвлөгөөнд очиж аймгийн багш нар, сумын багш нарт түгээн дэлгэрүүлж ажилласан байгаа. За төлөвлөлт 3-ыг ерөнхийдөө төлөвлөхөд багшийн самрын төлөвлөлт маш сайжирсан. Хүүхдийн мэдлэг бол илүү ойлгомжтой гүн бат суулгаж өгсөн. Багшийн дэмжигтэй хүүхэд өөрөө мэдлэг бүтээсэн. Хэрэглэгдэхүүн хоорондын залгамж холбоо үр дүнтэй сайжирсан байгаа. За энэ дээр ерөнхийдөө хичээлийн 5 чиглэлээр судалгаа хийсний үр дүн дээр энэ дээр хэрэглэгдэхүүний судалгааг төлөвлөгөө анхаарч хүүхдийг яаж бодит хэрэглэгдэн дээр тулгуурлаж хичээлийн үр дүнтэй зохион байгуулах гэдэг дээр бүгдээрээ багаараа ярилцаж хэрэглэгдэхүүн дээр судалгааг цогцоор хийж өгсөн байгаа. За энэ дээр ерөнхийдөө за Яруу сумын ерөнхий боловсролын сургуулийн 2А ангид 10 хүүхдэд манай бага боловсролын багш 5,000 багш маань зохион байгуулсан Чанарын Эрдэнэ Улаастай сумын Чанарын Эрдэнэ сургууль дээр 40 хүүхдэд зохион байгуулж явуулсан байгаа. За хичээлийн эхлэл хэсгийн шийдэл ерөнхийдөө хүүхдүүд өгөгдөлтэй ажиллах гэдэг агуулгын хүрээнд анарын төрсөн өдөр гэсэн ээлжид хичээлийг зохион байгуулсан байна. За энэ дээр ерөнхийдөө хүүхдүүд ингээд хэрэглэгдэхүүнийг бодитоор өгсөн. Одоо ингээд жимснүүдийг ингээд бодитоор өгөөд за жимсүүдийг эхлээд жимсийг ажиглуулад дараа нь бүртгэх тоолуулаад бүртгээд ингээд ерөнхийдөө жимснүүдийг хэд байгаа хүснэгдэд бүртгэхэд тоолцгоё гэдэг ингээд асуултаа тодорхойлох хүүхдүүдээр таамаглалыг дэвшүүлж өгсөн. За хүснэгдэд бүртгэсэн жимсүүдэд баган дэгрээн байгуулж ялгаатай төвчний асуултаар хүүхдүүдэд бас багш чиглүүлж өгсөн байгаа. За дараа нь болохоор ерөнхийдөө хүүхдүүд асуудлаа дэвшүүлээд таамаглалаа туршилсан. За таамаглалаа ялгаатай төвчний асуултаар багш бол ерөөсөө хүүхдийг чиглүүлж өгнө. Хүүхэд өөрөө үйлийг хийгээд, бүтээгээд дэвтэртээ яг тоолоод хүснэгтэн багнын диаграмыг байгуулад ингээд явж байгаа. Өгөгдөл мэдээлэл хүснэгтээр бүртгэж тоолоод зурган диаграм хүүхдүүд ерөнхийдөө энэ хичээлийн шин мэдлэгүүд байгуулж ингээд сурж байгаа. За үр дүнгээ хүүхдүүд бас энэ дээрээс ингээд тодорхойлж гаргаж ирж байгаа. Өнөөдөр бид өгөгдөл мэдээлэл хүснэгтээ бүртгээ зурган болон багнын диаграм байгуул сурлаа. Ерөнхийдөө багшин дээр өнөөдрийн хичээлээр та нар юу сурсан? Хүүхдэд хугацаа өгөөд хүүхдээр бодуулах, аль болох хүүхдээс юу сурч мэдсэнийг гаргуулж ирж байгаа.
За чухал санаа арга зүйн туршлага бол хүүхэд бүтээл чиглэлт түнээр мэдлэгийг эмэг зэгцтэй дэс дараалалтай шийдвэрлэх дидактик алхмуудыг өөрийн дэвтэртээ үлдээж бат их мэдлэг чадварыг авч чадсан. Математик ухаалхууныг үр дүнтэй судалж хүүхэд бүрд суралцах боломж олгодог бодит юмс бид зүйлээс хийсвэр утгууны хүртэл холбоо хамаарлыг ойлгох чадвартай болсон байгаа. За сургалтын ерөнхийдөө одоо энэ үр дүнд бол хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн хүүхдийн бүтээлч үйл ажиллагааг идэвхтэй тасралтгүй явагдаж байгаа нь багш хичээлийн алхам бүрийг нарийн төлөвлөж өмнөх алхам дараагийн алхмын суур болж чадсны үр дүнд юм гэдг нь тодорхой харагдаж байна. Багш нарт санаа авахгүй арга зүйн шийдлүүдийг харуулж чадсан гэдгийг мэдсэн энэ хичээл суусан багш нар энэ саналуудыг олноор хэлж байсан бас бидэнд урам зориг өгсөн байгаа. Хүүхдэр мэдлэг бүтээлийг шав төвтэй хичээл үйл ажиллагааг болсон. Хичээлийн хэлцүүд харахад цагийн нэгтрэл маш сайн болсон гэсэн. За багшийн чиглүүлэг асуултыг хөтөлбөртэй болон асуулт болгоно нарийн төлөвлөж оруулж өгсөн байгаа. За энэ дээр ерөнхийдөө багшийн самбар төлөвлөлт маш их сайжирсан. За ингээд 3 хичээлийн турш самбар төлөвлөлтийг ингэж явуулсан үед тодорхой гэдэг нь яг хэрэглэгдэхүүн тодорхой байна гэдэгтэй жимсээр асан жимсийг хүүхдээр бариулаад өөрөөр нь ингэж тодорхой гаргав. За энэ дээрээс нөгөө жимсээ нөгөө хүсдэгтэн дээр нөгөө дүрсээр ингэж дүрсэлсэн. За алим хэд байгаа альвыг тэгвэл дөрвөлжин дүрсээр хэд байгааг дүрслэе. За дараа хийсвэр ухтгундаар ерөнхийдөө хідэн алим байсан хідэн банан байсан гэдэг ингээд хийсвэр ухтгундаар ингэж хүүхдээр ингэж өөрөөр нь мэдлэгийг бүтээлж гаргаж ирсэн байна. За ингээд тодорхой төвшөд хийс аргыг зарим агуулга хичээлүүдийг хэрэгжүүлж мөн одоо энэ тодорхой альва хичээлийн хэрэглэл тодорхой хийсвэр энэ ТДХ-ийн аргыг ингэж бас манай дундаагийн багш нар бас хичээлдээ ингэж тодорхой хэрэгжилж байгаа бас. Ерөнхийдөө хичээлийн хэрэглэгдэхүүнийг ингэж үр дүнтэй яг нь хичээл бас үр дүнтэй явагдаа гэсэн юм дээр. За манай сургуулийн хичээлийн хэрэглэгдэхүүн самбар төлөвлөлт дээр төлхөө анхаарч ажилладаг түүний үрдэд геометр тоо тоол дээр ерөнхийдөө бас ахиц дэвшил гарч байгаа. Манайх ерөнхийдөө 2010 оноос хойш суулгаад хичээлүүдийн сайн хичээлийг сургууль дээр жил болгон улирал болгон баг болж ингэж хамтран зохион байгуулж тасралтгүй явуулж ирсэн. Үүний үр дүнд бас боловсролын энэ үнэлгээний шалгалтанд манай ерөнхийдөө энэ хичээлүүд бас улс аймгийн дуудажаас бас дээгүүр бас хөвтэй байгаа бид нар бас энэ судалгаад хичээлийн үр дүн юм аа гэж бид нар бас дүгнж бодож байгаа. За энэ дээр ерөнхийдөө бас 2021-с 22 оны хичээлийн жилд хичээлийн хэрэглэгдэхүүн дээр ингэж төлхөө ажиллаад сургуулиас хөндлөнгийн үнэлгээг ингэж бас зохион байгуулж хүүхдүүдийн ахиц амжилтыг бас ингэж тооцож явдаг. Хичээлийн хэрэглэгдэхүүн чанартай үр дүнтэй байснаар сургуулийн чанарт бол тодорхой хэмжээний ахиц гарч байгаа. За энэ дээр ерөнхийдөө өгөгдөлтэй ажиллах гэсэн дээр ерөнхийдөө өмнөх за боловсролын үнэлгээний төвөөс авсан юм дээр манайх 32% байсан өмнө. За багш өөрөө онцлоод багшийн онцлогоо 65%. За энэ дээрээс ерөнхийдөө дахиад хөндлөнгийн үнэлгээ хийгээд 76%-тэй болж өссөн байна. За багшийн хэрэглэгдэхүүнээ дахин сайжруулад дахиад нөгөө хичээлээ зохион байгуулаад 3 удаа сайжруулсан хэдүүд нөгөө хүүхдүүдээс нэгжийн үнэлгээ авч үзэхэд хүүхдийн ангийн 10 хүүхдийн дундаж 80.8%-тэй болж ингэж хэрэглэгдэхүүн ерөнхийдөө үр дүнтэй бодиттой уялдаа холбоор хамааралтай сайн байна гэсэн үр дүнд өгдөг хүүхдийн сургуулийн ахиц бол энэ дээр тодорхой хуваар ахиж гарч ирсэн байгаа. За түгээнд дэлгэрүүлсэн байдал ерөнхийдөө сумандаа зохион байгуулаад аймагт энэ дараах сумуудад туршлагаа түгээнд дэлгэрүүлсэн байгаа. За багшид гарсан өөрчлөлт ерөнхийдөө багш бол багаар маш сайн хамтарч ажилладаг болсон. Манай багш нар бол багаар бол маш сайн хамтарч ажилладаг болсон. Багшийн бүтээлч үйл илүүтэй хөгжсөн. Судалгаад хичээл заахын тулд хөрвчтэй өмнөх төсөөллүүдийг судалж хүүхдээ яаж хөгжүүлэх вэ? Манай хүүхэд одоо сонсоод суралцах нь сайн юм уу? Хараад яадаг биеэрээ барьж үзэж мэдэрч гэж ойлгох нь сайн юм уу? Хүүхдүүдтэйгээ ингэж аягүй сайн тулж ажилладаг болсон байгаа. Багш нарын хөтөлбөр төлөвлөлт ерөнхийдөө маш сайжирсан. За хүүхдүүдэд гарсан өөрчлөлтийг хүүхдүүдийн мэдлэг чадрын амжилт хурдаа өөрөө хүүхэд яг би ямар байгаа гэдгийг яаж суралцах вэ гэдгийг ерөнхийдөө бас энэ дээрээс спидэн сурахаар байлт хүүхдүүд ингээд суралцж байгаа. Суралцсан. Хичээл дур сонирхолтой болсон байгаа.
За бусдад төв хөргөг туршлага бол ээлж хичээлийн төлөвлөлтийг дахин засан сайжруулах багш нар өөрийн гэсэн шинэлэг арга зүй туршлагыг төлөвшин хөгжихэд тус нэмэр болоход хэрэглэгтүүний судалгаатай арга зүйгээр хичээл зохион байгуулахад үр дүнтэй ач холбогдолтой болж байна. Хүүхдийн баримт нотлогоотой ярих чадварыг илрүүлэх хичээлийн үе шатын уялдаа нарийн гаргаж суралцсан үр дүн чиглэсэн хүүхэд оролцоог хангасан байсан. За цаашид хэрэгжүүлэх санаа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За эхлээд танилцуулсан Отон баригчтай баярлалаа. За одоо дараагийн багш маань мөн Завхан аймгийн Яруу сумын багш Соёл цэцэг багш. За сайн байна уу та бүхэнд өдрийн мэндийг хүргье. Завхан Яруу сумын ерөнхий боловсролын сургуулийн химийн боловсролын багш Соёл цэцэг байна. За манай хэлтгэл болохоор хэрэглэгдэхүүнээр дамжуулан математик чадварыг хөгжүүлэх гэсэн сэдвтэй хэлгээд байгаа. За хичээлийн элтгэлийн зорилго маань болохоор математикийн хичээлд бодит хэрэглэгдэхүүн ашигласнаар хүүхэд бүр одоо мэдлэгийг өөрөө бүтээх, асуудлыг биелэн шийдвэрлэхийг эрмэлзэх, за үр дүнгээ бусдад зэгцтэй, зөв илэрхийлэх, бүтээлчээр суралцах чадварыг дэмжснээр ахуйн амьдралын асуудлыг бас шийдвэрлэх боломжтой илрүүлэн судлахыг зорьсон юм аа. За сэдв сонгосон үндэслэл маань болохоор манай 2022 оны боловсролын үнэлгээний төвөөр зохион байгуулсан багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд математикийн хичээлийн агуулга маань бас иймэрхүү үнэлэгдсэн байгаа. За айлгуур 79%, тоо тоол 38, геометри 33, магадлал 33, хэмжигдэхүүн 6% үнэлэгдсэн байсан. За энэ үүнээс харахад бол улс аймгийн дунджаас доогуур үнэлэгдсэн хэмжигдэхүүн гэсэн энэ нэгжийн агуулгаас болоод судалгаат хичээлийг явуулах юм шаардлага тулгарсан юм аа. Параллел вебтийн гадаргуугийн талбай олох гэсэн энэ сэдвийг одоо сонгон авч манах судалгаат хичээлээ зохион байгуулсан байгаа. За энэ судалгаат хичээлийнхаа одоо хамгийн гол арга зүйгээр бол асуудал шийдвэрлэх болон TDK-ийн аргыг авч ашигласан. За эцгийг дийлгээд 3-6 төрлийн дийлгээсийг үүсгээд гадаргуугийн талбайг тооцоолж, за үүнээсээ талбайн хэмжээ ижил байна гэдгийг ойлгох. За тэгээд тэгш өнцөгт параллел веб хэлбэртэй биетийн 3 хэмжээсээр гадаргуугийн талбайг олох. За үүнээсээ үндэслээд томьёог өөрөөсөө хүүхдүүд маань өөрөөсөө гаргаж амьдрал практикт хэрэглэх энэ одоо аргад суралцуулахыг зорьсон юм аа. За хамгийн чухал нь бол хичээлийн хэрэглэгдэхүүнийг бодит судалгаагаар манай сургуулийн байгалийн ухааны нэгдлийн 5 багш хамтраад бэлтгэл судалгаа хийсэн байгаа. За хөтөлбөрөөр сургуульдаа 2 удаа туршин хэрэгжүүлээд за энэ үүндээ болохоор хэрэглэгдэхүүний судалгааг илүү одоо төлхөө авч үзсэн. За мөн арга зүйн судалгааг бас энэ хэрэглэгдэхүүн одоо авч үзсэн байж байгаа. За мөн мэдлэг эзэмшлийн судалгаагаа болохоор 2021-оос 22 оны 6 дугаар анги болон 22-оос эндээс хүүхдүүдийн өмнөх мэдлэг төсөөлөл ямар байсан бэ гэдгийг өснөгтөр бас харуулсан байгаа. За мөн агуулга багшлагын арга барил хэрэглэгдэхүүн үнэлгээний судалгааны вебтийн 7 дугаар ангид одоо нэлээд одоо гүнзгийсэн байдалтай нийгмийн биетийн гадаргуугийн талбайг тооцоолох байдлаар орж ирдэг байгааг судалсан байгаа. За ингээд ерөнхий одоо судалгаат хичээлээ зохион байгуулахдаа ерөнхий боловсролын сургуульд бүсийн хэмжээнд бас туршлага түгээн дэлгэрүүлээд аймагт бас дэвшил сургуулийн 6-гийн бие ангийн 31 суралцагчид туршин хэрэгжүүлсэн энэ үр дүнгээс өснөгтөр мөн харуулсан байна. За энэ тэгээ нийтдээ одоо манай хичээлийн судалгаанд маань 55 суралцагч хамрагдсан. За хичээлийн арга зүй төлөвлөлтийг хэрэгжүүлсэн үр дүн ерөнхийдөө манайх эхний одоо 1-р төлөвлөлтийн хүрээнд бол ерөнхийдөө сэргээн санах сэтэлжүүлэх, за мэдлэг асуудлыг шийдвэрлэх болон мэдлэг бүтээлгэх, мэдлэгээ хэрэглэх, үнэлэх гэсэн ийм одоо үе шатуудаар хичээлийнхаа төлөвлөлтийг хийсэн байж байгаа. За өөрсдийнхөө математик чадварыг бас хөгжүүлэх
За тэгээд цаашлаад шидэт хайрцаг гэж сэдвтэй хичээлийнхаа сэдвийг бол шидэт хайрцаг гэж нэрлсэн байж байгаа. За тэгэхээр шидэт хайрцаг буюу хайрцагыг өөрсдөө хүүхдүүдээр дийлгүүлээд дэлгээс үүсгэн одоо ингээд хэд хэдэн өөр төрлийн дэлгээс хэмжилт хийгээд за энэ дээрээс хэмжилт хийсэн үр дүнгээсээ өөрсдөө ерөнхий одоо гадаргуугийн талбай олдог ерөнхий томьёогоо хүүхдүүд маань өөрсдөө гаргах байдлаар ингээд төлөвлөсөн байж байгаа. За тэгээд үсгэл зэсэгтээ бол ерөнхийдөө үнэлгээгээ болохоор бас томьёоны аргаар эхлээд үнэлж үзсэн. За ингээд бол цаг хугацаа нэлээд зарцуулж исэн учраас дараагийн одоо гол сайжруулалтын дээр бас өөрчлөлт ингэж оруулсан байж байгаа юм. За тэгээд хамгийн гол юм нь бол багшийн чиглүүлэг асуулт бол маш их одоо сайн байх нь чухал байдаг учраас нэгдүгээр багшийн чиглүүлэг асуулгыг бол одоо үе шат алхам бүрт маш тодорхой оруулж өгсөн. За дээрэс нь хүүхдүүд маань биетүүдийг ажиглаад, байраад ажиглаад тэндээсээ өөрсдөө хэмжилт хийгээд тодорхойлоод өөрсдөө үр дүнгээ боловсруулад тайлагнаад ингээд алхамчлаад ажлын хуудас 1 2 гээд 2 алхмаар ажлын хуудсыг нь бэлтгэж өгсөн байж байгаа. За тэгээд энэ дээрээсээ хүүхдүүд маань өөрсдөө хийсвэрлэх ухагтхан буюу одоо математик томьёогоор илэрхийлж ингэж одоо гаргаж ирж байгаа. За тэр үр дүнгээ бас хүүхдүүд маань танилцуулж байгаа. Ийм байдлаар ингээд ерөнхийдөө эхлэл төгсгөл өрнөл хэсгээ бас ингээд авч үзсэн байж байгаа. За энэ дээр болохоор самбар төлөвлөлт маань бас мэдээж хэрэглэгдэхүүн арга зүй сайжирж байгаа учраас самбарын төлөвлөлт бол маш их сайжирсан. Эдгийг бас энэ дээрээс ингээд зургаар харьцуулаад харуулсан байгаа. За мөн 1 ба 3 дугаар хөтөлбөрийн хүрээнд суралцагчдын гаргасан алдаа бас ямар байсан бэ? Тэрэн дээр одоо ямар алдааг нь хэрхэн яаж одоо сайжруулах вэ гэдгийг төлөвлөлтөндөө тусгаж өгсөн байгаа. За жишээлбэл хөтөлбөр 1 дээр бол асуудал шийдвэрлэх үйлчлэлд багууд хайрцгийг дэлгэхэд хугацаа их зарцуулсан учраас дэлгээс үүсгэж бас чадахгүй байгаа гэсэн. За тэнд нь бол дэмжлэг үзүүлээд утсаар татаж дэлгээс одоо үүсгээд дэлгээс хайрцгаа буцаагаад нөгөө дэлгэх байдлаар ингээд сайжруулж өгсөн. За энэ дээрээс болоод маш их одоо хүүхдүүд бас сонирхоод аягүй сонирхолтой өөрөөсөө бас дэлгээсээ маш сайн ингэж үүсгэж хэмжилтүүдээ маш сайн хийж байсан. За мөн хөтөлбөр 3 дээр болохоор мэдлэгийг хэрэглэх хэсгийн бодлогыг бодохдоо 1-р багийн суралцагч болохоор тэгшүүн цогц барилын төлөвийн гадаргуугийн талбайг тооцоолохдоо тас бүр нь 2-2-ороо ижил байна гэдгийг бас анзаараагүй тийм алдаа гаргасан байсан. За тийм учраас энэ дээр бас нөгөө алхам зарим бас алхамаа нөгөө 1 багийн сурагчид маань 5 баг байсан. За 5 баг дээр бол 1 багийн сурагчид маань бас жоохон тийм тооцоол дээрээ нөгөө 2 талсаа 2-2-ороо ижил гэдгээ бас андуурсан юм алдаа гаргасан байж байгаа. За тэрийг нь бас энэ дээр оруулж өгсөн байна. За тэгээд хөтөлбөр 1-ийг туршин хэрэгжүүлсэн сургуулийнхаа 6 дугаар анги болон 7 дугаар ангийн суралцагчдын гүйцэтгэлийг бас хичээлийн судалгаа хичээлийн дараа үнэлж ингэж оруулсан байгаа. За энэ дээр болохоор гүйцэтгэлийн 1, 2, 4-р түвшний юм одоо 3 төрлийн даалгавраар хүүхдүүдэд ерөнхийдөө онцлоод үзэхэд бол үзээд ингээд харьцуулсан байж байгаа. За ингээд харьцуулсан дүгнэлтийг хараад эндээс бол ахиц харагдаж байна гэдгийг нь харуулсан. За энэ графикаар бас харуулсан байж байгаа. За 2023 оны энэ жилийн одоо 6 дугаар ангийн хүүхдүүд маань бол ерөнхийдөө 12.4% ахицтай байсан бол 2022 оны 6 дугаар ангийн хүүхдүүд маань бол 39.7% ахицтай ингэж одоо ахиц нь бол маш одоо ялгаатай ингэж гарч ирсэн. За энэ нь бол байгаа энэтэй бас холбоотой байхаа гэсэн юм дүгнэлтийг хийсэн байгаа. За мөн хөтөлбөр 2-ын хүрээнд цахим мандал буюу бүсийнхаа сургууль дээр очиж туршсан байгаа. За ингээд туршаад хэрэгжүүлсэн үр дүнгээ мөн одоо энэ ангийнхаа суралцагчдын гүйцэтгэлийг үнэлж үзэхэд яг ижилхэн даалгавраар ингээд 3 даалгавраар үнэлсэн. За ингээд өөрийнхөө сургуулийн 6 дугаар ангийн суралцагчдын гүйцэтгэлтэй харьцуулаад үзэхэд агц нь бол ерөнхийдөө одоо 61.9% манай сургуулийн хүүхдүүд маань хөтөлбөр 1-ээр одоо хөтөлбөр 1-ийг хэрэгжүүлсэн суралцагчдаар 61.9 байсан бол хөтөлбөр 2-ыг хэрэгжүүлсэн цахим мандлын хүүхдүүд маань 78.3% та үнэлэгдсэн. Буюу агц нь 16.4% байсан гэдгийг эндээс ингээд гаргасан байгаамаа. За эндээс бол сайжруулсан хөтөлбөрийн үр дүн харагдаж байна гэдгийг бас ерөнхийдөө дүгнэж утсан байгаа. За яагаад сайн хичээл болсон бэ гэхээр за ерөнхийдөө бол суралцагчдын өмнөх мэдлэг ойлголт болон агуулгын босоо залгамж холбоон тулгуурлан суралцагчдын гаргасан алдаатай ойлголтыг бас төлөвлөлтөндөө тусган хичээлийн алхмуудын уянтай холбоог сайжруулж өгснөөр хүүхдийн бүтээл зүйлээр тодорхой асуудлыг шийдвэрлэх боломж өртсөн.
За ингээд суралцагчийн хийх үйлийг тодорхой болгоод хичээлийн бодис хэрэглэх хүн. За мөн түүний дэлгэсийг биеээр ашиглаж ажлын хуудасаар чиглүүлж өгснөөр хүүхдийн хийж бүтээх хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг бий болгож за бэлэн томьёо ашиглан асуудлаа шийдвэрлэхийн оронд хүүхдүүд маань өөрсдөө томьёогоо гаргаж ирээд тэрийг ашиглаад хугтхан ойлголт нэр томьёогоо одоо тодорхой болгож байгаа нь бол илүү үр дүнтэй байсан. За ингээд суралцагчдад маань бас бүтээлчүүдийг төлөвлөсөн хүүхдийн оролцоо маш их сайн байсан. Дэлгээс ашиглаж хэмжилт хийхдээ хүүхдүүд эмх цэгцтэй нэгт нэмбай хандаж байсан. За багаараа болон хосоор ажиллах юм боломжийг хангаж өгсөн байгаа нь эндээс харагдаж байгаа. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. За манай ихлээс суралцагчдын ялгаатай байдлыг өөрөөр хэлбэл хуцаар илрүүлж хичээлүүд төлөвлөрийн үр дүн гэсэн сэдвийг сонгож авч одоо судлах хэрэгжсэн байгаа. За ихлэлийн бүтэц. За өөрөөр хэлбэл болон өөрчлөлт арга зүй сайжруулах гэсэн төлөв гол төлөвлөлт болно. За манай ихлэлийн гол зорилго бол ерөөсөө ихлэх боловсролын сургуулийн багааны сургууль өөрийн үнэлгээний хуудсыг хэрэглэснээр сурагчдын ялгаатай байдлыг илрүүлж арга зүй сайжруулан үр дүн тооцох багш сурагчид арга хөгжлийг судалж үнэлгээний шинэлэг арга зүй түгэнд илрүүлэх ерөөсөө зорилготой. Энэ зорилгын хүрээнд дараах зорилгоодыг төвшүүлэх одоо судалгаа явуулсан байгаа. Өөрөөр үнэлгээний хуудсыг тогтмол хэрэглэж хэвшиг сайжруулах, сурагчдын ялгаатай байдлыг илрүүлэх, сурагчдад гарч буй өөрчлөлтийг судлах, дараагийн хичээл төлөвлөлтөд сайжруулах, ялгаатай сурагчдтай ажиллах үр дүн тооцох гэсэн. За судалгааны загвар арга зүй хандлага үндэслэл. Тэгэхээр яагаад ерөөсөө үнэлгээ гэдэг нь маш бид нар олон янзын төрлийн үнэлгээгээр багшлуулдаг юм байна. Тэгэхээр энэ үнэлгээний дээрээс хэн хэнийг хэрхэн яагаад ямар үгээр үр дүн өөрчлөлт нь юу юм бэ? Чухамгүй яг үнэлэх дуртай байдаг болов бид нар суралцах судалгаагүй эцэг их багш өөрсдөө үнэлэх дуртай байдаг тийм. Тэгэхээр ерөөсөө энэ үнэлгээ гэдэг зүйлийг би үнэлмээр байна. Би үнэлсэхээ дараагаар би дараагийн төвшөнд ахиулмаар нэгсэн юм дурсан томилтой болгохын тулд энэ одоо өөрийн үнэлгээний хуудсыг хэрэгжүүлэх юм. Үндэслэх гарч ирж байна. За өөрийн үнэлгээгээ өөрийгөө үнэлэх гэдгийг бид хэрхэн сурч байна гэж анхаардаг бол харин өөрийн үнэлгээ буюу self evaluation гэдэг нь бид юу сурч байгаа вэ гэдэг анхаарах юм байна. За судалгаа ялгаатай байдлыг яг энэ хуудасаар илрүүлэхэд тэрэн тохиолдсон арга зүй сайжруулах үр дүн акцийг тооцох зорилготой судалгаач нар бор сургуулийн 5.5 мөрлийн 203 сурагч мөн тус сургуулийн 25 багш хамрагдсан судалгаанд арга асуудал сүрдэн нэгдүгээр судалгаанд өөрийн үнэлгээний хуудасаар сурагчдын ялгаатай байдлыг хэрхэн илрүүлэх вэ? Судалгаа 2 ялгаатай сурагч байгаа сурагчтай хэрхэн ажилласан бэ? Үйл ажиллагаа судалгаа 3 ялгаатай сурагч байгаа сурагчтай ажилласны дараах үр дүн ахиц судалгаа 4 багшаас өөрийн үнэлгээний асуудал хуудасаар сурагчдын ялгаатай байдлыг илрүүлж ажиллах эерэг өөрчлөлт ахиц судалгаатаа сурагчдаас өөрийн үнэлгээний хуудас хэрэгснээр өөр гарч буй эерэг өөрчлөлт акцийг тус тусмаа 5 байдлаар судалсан байгаа. За судалгааны өөрийн үнэлгээний хуудас за туршлагын 203 сурагч оролцсон. За сурагчдын ялгаатай байдлыг илрүүлэхдээ өөрийн үнэлгээний хуудас боловсрол бол маш чухал байсан. За эхний хуудсыг бол энэ бол нэлээд боловсрол бас оруулсан хуудас байна. За энэ өөрийн үнэлгээний хуудас дээр хичээлийн сэдвүүдээр бичгийн байгаа. Бусдын өмнө хэдүүлээ гараа үүсэндээ зөв хийсэн эсрэг ойлгосон төвшин сэтгэл ханамж өнөөдрийн хичээлээс ойлгосон зүйлээ бичсэн өөрийн үгээр илэрхийлж бичсэн гэж. За багшийн үнэлгээ. За тэгээд доор нь өөрийгөө үнэлэх асуудал оноог нь тавьж өгнө. За усан үнэлгээ тавар функцийг 3 асуух шаардлагатай бол 2 оног өгнө. За огт хүн асуух шаардлага бол тухайн бүгд одоо өөрөө үлгөө хийж болох. Үнэлгээ өгөхөд багшийн хооцсон арга бодлогын зөв үйлдэлтэй харьцуулах үнэлгээгээ үнэн зөв байдлаар бичиж өгөх боломжтой зай гэдэг. За нэг хүмүүсийн асуултын дагуу батар хичээлийн олон орнууд тооны нэмэх хасах 5 цагийн хичээлийн сэдвүүгээр судалгаа явуулж чаддаг болсон. Тэгэхээр энэ ганцхан хичээлээр биш 5 удаагийн хичээлээр тэгэхээр утмаг болоод эхлэлтийн болов гэдэг үндснээрээс хүн ба байгалийн хичээлийг сонгосон байгаа. За хүн байгалийн хичээлийг сонгоод бид хатуу шингийн ямар шинжтэй вэ? Сэдв байгалийн ухааны физик, биологийн байгаа.
За бидний зорилго гэх юм бол хүн ба байгаль хичээлийн туршилт хэлбэрүүнийг оновчтой сонгож, бэлтгэн хэрэглэснээр сурагчдын багаар болон бидам туршилтыг бүтээлчээр сэтгэн модоо туршилтын үр дүнд нэгтгэх, мэдлэг бүтээх чадвар болон хичээлд хандах идэх оролцоог нэмэгдүүлнэ гэсэн зорилго тавин хүн ба байгаль хичээлийг судалгаа хичээлийг хийсэн нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварт нь суралцах гэсэн 3 том зорилтыг тавин судалгаа хичээлээ. За судалгааны арга зүй ерөнхийдөө бол бид нар хүний судалгаа, үнэлгээний судалгаанууд ерөнхийдөө багш сайн бэлдээд ингээд суралцлаад суралцсан удирдамж, сурах бичиг гэдэг залгамж холбоог сайн судалчих юм бол тэр хичээл ерөнхийдөө сайн хичээл болоод төгсөх юм байна. Хичээлийн төлөвлөлт нь болохоор Японы JICA гэдэг төслийн хүн ба байгалийн хичээлээс 5 үе шаттайгаар явагдсан. За нэг нь болохоор агуулгыг барьж авах, сурагчдын бие даан ажиллах, сурсан зүйлсээ нэгтгэх, мэдлэгээ батгах, эргэн харах гэсэн 5 үе шаттайгаар явагдсан. За тэгээд бид нар энэ агуулгыг барьж авах хэсэг дээр засан сайжруулалт юу юм гэхээр багшийн асуулт эхний хичээл дээр маш ойлгомжгүй байгаадсан. Тэрэн дээрээ бид нар агуулгыг барьж авахдаа хүүхдүүдээс шингэн хатуу хийх хэвлэхэд бид нар цаг хугацаа алдаж байсан учраас ажилласан. За дараа сурагчид бие даан ажиллах хэсэг дээр багш агуулгыг барьж авах хэсэг дээр баг бүрт бидний хэрэглэхэн өөр байсан. 5 багийн хэрэглэхүүнийг та нар ширээн дээр байгаа хэрэглэхүүнийг маш сайтар ажиглаарай гэдээ гаргаж ирсэн. Хүүхдүүдээр өөрсдөө нэрлсэн. За жишээлбэл шилэн стакан байсан учраас энд яах вэ? Унж хагарах аюултай учраас маш боломжтой харьцах хэрэгтэй гэх бичсэн хүүхдүүд дүрмүүдийг өөрснөө гаргаж ирсэн. За тэгээд туршилт болгоны арга дээр хүүхдүүд дүгнэлтийг өөрснөө хийсэн. Бидний ерөнхийдөө хоёр өөр төрлийн шүүс ашиглаад хүүхдүүдээр хэлүүлээд савны хэлбэрээр багшаа ингээд энэ сав руу уруулны хэлбэртэй сав руу хийхэд маань тэр сав маань хэлбэрээ дагаж өөрчлөгдөд байна гэдэг энэ туршилт болгоно дээр хүүхдүүд араас нь өөрснөө дүгнэлтээ хийсэн байгаа. За энэ самбар төлөөлөл хатуу битгий төлөөлөлд бид нэр будааг сонгож авсан байгаа. За гурав дахь нь болохоор бид нар лаг одоо том тариурын тусламжтайгаар унтрах энэ 3 туршилтыг ерөнхийдөө багш дүгнсэн. За эргэн харах дээр болохоор самбар төлөвлөлтөнд хоёр дахь нь болохоор туршилт 2 дээр бид нэр мөн адилхан шингэнэ баг өрийн шингэнүүдээ эргэн харж ярилцаад тэгээ савны хэлбэрт, уруулны хэлбэртэй болсон, бамбуушны хэлбэртэй болсон хэмжтэй хүүхдэд хэлжсэн дүгнэлтэд бас эргэн харсан байгаа. Дагаж өөрчлөгдөд байна гэсэн. За тэрийгэ буцаагаад яг уруулны хэлбэртэй сав руугаа хүүхдүүдийн хатуу биетүүдийг хүүхэд болгон байсан учраас араараа барьж үзээ. За тэгвэл саяныхаа уруулны хэлбэртэй сав руу хийгээд үзтээ гэд ажиглуулсан. Тэгэхэд хүүхдүүд багшаа уруулны хэлбэртэй болж өгөхгүй байна. Сая шингэн болоод байсан хатуугаар болохгүй байна гэдгийг хүүхдүүд хэлжсэн. За хийн дээр болохоор бид нар хүнсний бэлий, тариур, талхны ут, шаар, майнусны ут гэх зүйлсүүдийг бид нар ашигласан. За энэ дээр бид нар хүүхдийн нөгөө эрүүл ахуйн тусламжийг аваад тэгээ тэрийгээ бас нөгөө ариутгал үйлчлэгч галтгооныхондоо бас ариутгуулсан байгаа. За шаарыг болохоор яг нөгөө ямар ч хүн хэрэглээгүй материал байсан. За хүнсний бэлий, тариурын зэрэг дандаа бүгдийг хүүхдүүдэд шинээр хэрэглүүлсэн байна. За хэрэглэлтгүүн бидний түрүүн 5 багийн хэрэглэлтгүүн 5 өөр гэсэн. За жишээлбэл хэлбэртэй сав нь 5 өөр сав байгаа. 5 шингэн нь бас 5-аа өөр. Тэгээд эдгээр нь бүгдээрээ хүүхдийн тоогоор баг бүрт хүүхдийн тоогоороос 1-р баг 5 хүүхдтэй байсан бол 2-р хүүхд 6-г яг нэг баг хэдэн хүүхдтэй тэрний дагуу бид нэр хуваарлаж хүүхэд болгон төртөмжтэй хэрэглэлтгүүн өгсөн. За энэ нэгийг хийсний дараа ямар үр дүн гарсныг багш самбар дээр байрлуулсан, бичсэн. За дараа нь туршилт 2-ыг бас муу адилхан ийм давтамжтайгаар яваад за дараа нь туршилт 1-ийг бүгдээрээ дүгнэлсэн. Түр бид нар ийм байгаа юм шиг хэлбэрээ өөрчилсөн юм байна. Зай үлдээгүй юм байна. Тэгвэл одоо яа хэрэглэхгүй болгоно нэрлсэн. Одоо жишээлбэл 1-р багийнх бэлий байлаа гэж цаатал шаар ингээд талхны ут ингээд цэмэг жүүсний ут гэх юм ингээд бүгднийг өөрсдөө нэрлүүлээд 5 өөр ялгаатай байна. Гэхдээ бид нар бүгдийн энэ дотор юу байгаа? Сандаа хий байгаа. Бүгдийн ямар бидний хатуу гэдэг бүгдээрээ нэрлээ явж байна. За самбар төлөвлөлтөнд бид нар засан сайжруулалт хийсэн. Самбар төлөвлөлт дүрм тэгээд аюулгүй ажиллагааны дүрм хоёрыг хойлны хооронд нь холилжсон байсан. Бид нар нөгөө хамгийн ихдээ дүрмүүдээ оруулах гэдэг. Тэгээд бид нарт яг ямар дүрм чухал юм бэ гэдгийг сайн хэлцээгүй байсан учраас ангийн дүрмээ ингээ оруулаад ирчихсэн байсан. За энэ дээр болохоор юу нөгөө төрөний хараа туршилт 1 2 3-ын дүгнэлт. За тэр цаана болохоор хүүхдүүдээр зураг өгөхөөсөө илүү дараагийн хичээлдээ бидний самбар төлөвлөлт маань аюулгүй ажиллагааны дүрм зөвхөн аюулгүй ажиллагааны дүрмэл хичээл чухал юм байна. За дараагийнх нь нөгөө ажлын хуудас маань дэлгэнгүй бичих биш чиглэх хуудас болж их хэцтэй болж орж ирсэн байна. Тийм үгүй болохгүй гэдэг чиглэл зөв буруугаар явсан байгаа. За яагаад ажлын хуудас юм болсон бэ гэхээр нөгөө нэг хүүхэд туршилт 1-ээс 3-ыг эрт хэцтэй болгож авахын тулд энэ ажлын хуудас маань хүүхдэд хамгийн хэрэгтэй юм байна гэдгийг бид нар
засан сайжруулалтаараа ярилцаад ажлын хугацаа юм болгож өргөсөн байгаа. Өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлсэн. Ерөөсөө минийх ингээд юм багшаа гэдэг бүх хүүхдүүд хэлжсэн. За тэгээ бусдад хамтран ажиллах чадвар хүртлээ гэсэн. Тэгвэл багш ямар өөрчлөлт гарсан юм бэ? Сурч төрлийн сургуулийн арга судалсан хичээлийн төлөвлөлтийг олон яг нэг дандаа нэг гэрлийн завшаа оруулахгүй бай. Аянуудаа барьж чадвал мөнгүүд нь гарч чадаад. Тэр багууд нь сүүлд нь нэлээд яаж гарч ирсэн. Харамсалтай. Чүгэн гэрэл авч ирсэн. Гэрлийн шигэл үзэл ахаар явдаг байгаа шүү дээ. Тэхний анзаарсан нь тооцсон юм. Бодистой харилцаа үүсгэх хамаагүй юу? Сүүлд дээр энэ яриад ирэх юм чинь. Тэгээд нөгөө давхар 2-3-аар нөгөө гэрэлтэй явуулаад байна да. Тэгэхээр яг шүүхийг нь болоод маш үлдээдэг нь болоод ирэхээр яг үнцүүгийн тавчтай гэрэлтэй гарахгүй болдог. Газар танаахтай биш нөгөө төгтөж гэсэн юм ялхаа юм яадаг. Тэгээд тэрнээсээ болоод тэр голын нөгөө тоо цагаан гэрлүүсээ хажууд шиг болгох нөгөө гэрлийн өмнөд нь болохоор өөр болоод байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө бодистой байгаа харилцаа үйлчлээд гэрэл чинь нөгөө сал угаараа явж шүү дээ. Тэр хуглаасаа болоод өөр их гарч ирнэ. Тэрийг тооцсон. Тэгээд нэг их хэрэглэхүүний сайжруулалт хийж байгаа юм чинь заавал зөвхөн хоёрч гэхгүй сайжруулалт. Дууrsанлаа гаргахтаа дандаа нөгөө шүүлтүүд ингэж гарч тавьчихсан. Байгалийн гэрэл, байгалийн өнгө гэдэг утгаараа бодлогын өнгө ч юм уу тэр нөгөө шүүлтүүд шилжүүлэхээр өөрөөс нь гэрэл хамгаалж тавьчихсан. Тэр завсраар гэрэл оруулах гэдэг би болохоор тэр нөгөө 2-3 юм давхарлсан биш. Зүгээр дангаар нь үзэж яхад ч гэсэн ингээд голдоо өөр өнгөтэй тойроод ингээд хүрээлээд өөр өмнөд ажиглагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь яг хэрэглэгдэхүүн чинь сайжирч байгаа юу? Тэр дааж гараад байгаа юм өөрчлөлтийг яаж тайлбарлах юм? Видео дээр чинь өөр байгаад байна. Тэр чинь болохоор эхний нөгөө гэрэлтэй болохоор хүүхдүүд илүү чиглэл яагаан эдгээр илүү өөр хэлээд байсан байна. Хэрэглэгдэхүүн сайжирснаар хэлэх өнгө нь арай. Хэрэглэгдэхүүнийг сайжруулснаар арай шоч улаан өнгө байна. Ногоон өнгө гэж хэлээд байсан. За энэ хичээлтэй холбоотой асуулт байна уу? Оролцогч сонсогчдоос за тэндээс асуулт байна. Надад хоёр асуулт байгаа. Эхнийг нь болохоор хүн хэрхэн хардаг гэсэн шүү дээ. Тэрийг хүүхдүүд тайлбарлаж чадсан байлаа. Тэрийг яаж тайлбарсан бэ? Юугаар баталсан бэ? Хоёр асуулт нь болохоор журч яагаад улбар шаргагддаг вэ гэдгийг хүүхдүүд тайлбарсан гэсэн шүү дээ. Энэ дээр бас юу гэж тайлбарсан бэ? Тэр тайлбар нь баталгаа байгаа. Асан гэрчлэг болж чаддаг гэдэг нь болохоор эхлээд хүүхдүүд харахгүй чи яагаад юм чаддаг юм бэ? Заавал биш бас байж юм болж чадаад шалтгаан нь хүүхдүүд эхлээд харахуугаа бодоод эднээс гэрэл гардгүй байх гэж ойлгож байна. Эднээс гэрэл гардгүй бол шар сууд тэгвэл эднээсээ гэрэл гараад хараад идэв юм. Одоо хүн эднээсээ гэрэл гараад юм яаж хараад байна? Заавал гэрлийн тусламжтай. Гэрэл хаана тусах юм бэ гэдгээс бид дээр тусан гэрэл одоо хайчих юм бэ? Тэгэхээр л орсон гэрэл гарах юм байна.